Онгон байгаа л дөө бүх зүйлийг ингээд нэг юм сэрэгтэл мэдрүүлсэнд баярлалаа. Цочин ойлголоо та хоёроо. Заавалтай цоч. Үнэхээр гайхав. Вау, ямар гоё юм бэ. Суурин газар байгаа хүмүүс нэг юм бүтэн амьсгаа авч чадахгүй байгаад гэдэг чинь нэг сонин тий. Яг. Тэгтэл сая бол бүр нэг юм айгүй гоё мэдрэмжийг төрүүлж өглөө. Маш их баярлалаа та хоёртаа бүр. Нэвтрүүлгийг эхлэхээс өмнө бас ганц хоёр пив уусан байсан шилэх үү. Сан Мигээлээ уусан байсан шилэх үү. Тэгээд баг зэрэг өдрийнхөө хоолыг идээгүй байсан ч тэр үү. Тэгээд энэ сайхан бас Батүлзээ Бачаргал хоёртой чин сэтгэлээсээ маш их баярлалаа. Ямар олон гоё байгалийн дуу хоолой одоо чимээнүүд гарваа. Үнэхээр бас хавар цаг ирж байгаа болооч тэрүү те. Үнэхээр маш их сэтгэл хөдлөл сонслоо. Та бүхэндээ уран бүтээлийн өндөр амжилт хүсье. Үнэхээр гайхамшигтай байсан шүү. Автаа махтаа ийм гоё. Яг тий. За энэхүү аль биесээр урт цагааны гудамж нэвтрүүлэг үзэх та бүхэндээ хүрэхэд бэлэн болсон байна. За зочин амирт маань бол өв соёлоо өөрсдийн одоо биеэрээ өвлүүлэн авч юм сайхан уран бүтээлчд хүрэлцэн ирсэн байгаа. Тэгээд нэвтрүүлэгт маань ирсэнд нэн төрөнд бүгдээрэнд нь баярлалаа. Тэгээд хамтран ажиллагч Сан Мигелийн 150 жилийн түүхтэй гоё пив бүгдээрээ гоё хундах тулгаад эхлэх хөө. За манай хоёр сая шууд суудсан. Альбом ч нөгөө шууд явагдав. Манай пив гоё хундгандаа ич. Тэр оронд битэд яриадах. Пив бэж болно. Эсвэл та крафт кола, кальпис бэж болно тийм. За тэгээ. Би мие барихгүй. Тэгээ манай Сан Мигел чинь урт цагааны гудамж нэвтрүүлэгт манай угаас нөгөө спешиал явуулсан учраас энэ ерөөсөө гиз цэрэхгүй. За. Тэгээд дээрэс нь жин нэмэхгүй. За тэгээд мэдээж насандаа тохируулаад зөв зохистой хэрэглэл чухал шүү дээ тийм ээ. Тэгвэл шууд л юм. За тэгээ хэдүүлээ. Чи надад хийж гэж байгаа шүү дээ. Энэс нэг авъя дээ. Ер нь хий зүгээр юм бэ гэж. Зүгээр юм бэ. Нэр анхудаа давж үзэж хайхгүй гэдэг чинь бас тий нөгөө тийм пив ухаар ингээл цагаагаад шүү дээ. За үнэхээр гайхалтай сайхан аялж байна. аялгуугаар энэ удаагийн нэвтрүүлгийг эхэлсэн та бүхэндээ маш их баярлалаа. Бас спешиал. Яа Сайхан өдөр байна. Өнөөдрөөс бүх юм спешиал юм шиг. Баярлалаа. За хүртээсэн баярлалаа. Улаанбаатар хот маань өргөжөж урт цагаан маань үрд явахтугай гэдэг юм сайхан үг шүү дээ. Урт цагааны гудамж нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт Монгол улсын соёлын тэргүүний ажилтан чөлөөт уран бүтээлч Энх Цэцэг, Улаанбаатар театрын гоцлол хөгжимчин Батүлзээ, Улаанбаатар театрын уран бүтээлч Батчаргал, Монгол улсын соёлын тэргүүний ажилтан Улаанбаатар театрын гоцлол дуучин Баянжаргал нар урагдан оролцож байна. За тэгээд сая шууд гоё юм хөгжим сонссон юм чинь би шууд Батчаргал Батүлзээ хоёроос яриагаа эхлэв ингээ сайхан нарт тойроод ингээ явчих гэж бодлоо л да. За манай хоёр бол Улаанбаатар театрт яг үндсэн мэргэжлэрээ ажиллацгаадаг. За дээрэс нь хувийн сах уран бүтээлүүдийг тойрвж байгаа юм гоё залуучууд байгаа. Тэгээд ялангуяа нөгөө ардын хөгжим монголчуудын нөгөө ондоошх нэг зүйл байдаг шүү дээ. Тэрийг бол яг тойроор ингээд бид нар мэдэрч чаддаг байхгүй. Аргун зүгийн тэнгэр захуусанд андга талбж айлтхануу шок Тэгээд сүүлийн үеийн сах уран бүтээл юу вэ? За. Юун дөрөнд төс тийм ээ. Бид хоёрыг хин сайхан нэвтрүүлэгтээ урьж оролцуулж байгаа. Энэ танаа телевизийн хамт олонд бас талархал илэрхийлж байна. Би ч нэг нэвтрүүлэг дээр бас бодоодсэн нэг пив юм хүм тавьчихсан байдгийг. Ер нь ууддаг байх гэсэн чинь жигнээс бас уудаг юм лээ. Уудын штеп. Тэрс толгомдоо тахгүй яг хийгээд тэр яг ууд болох юм болоо. Фрэнк ч юм шиг тий яа. Толгох ямар ч байсан толгочлаа гэдэг. Тэр шиг таныг тат.
Уучгаар л уучлаа шүү дээ. Дагаал явчлаа шүү дээ. За тэгээд бас залуу уран бүтээлчдийн хувьд бас яг одоогор битэр Улаанбаатар театрт одоо нөгөө хөгжимчин одоо ажил хийж байгаа. Тэгээд мөн чөлөөт цагаараа гэхүү одоо ажлын бус цагаараа одоо яг бит хоёрын хувийн тоглолтын одоо хувийн тоглолтын халтууранд явдаг бүтээл өгөх юм уу те. Тийм юмнуудаа бол ингээд ховоороо хийдэг. Тэгээд манай ачааргалмаар бол ер нь одоо нэг компьютер дээр бүх найруулга юмудаа хийн тэгэл хийсэн юу бүтээлийнхээ үгийг би зохиодог ч юм уу. Тэгээд аль аль талаасаа тэгэл хоёр талаасаа болгоод энэ одоо тий 3 жил 4 жил яг иймэрхүү чиглэлээр хамтарч ийн өмнө нь бас битээр нөгөө яг зүгээр үндэсний хөгжмийн цөөхөл гэж байдаг ч бидний самт хамтлаг гэл одоо маань янз янзын хөсөгтөн домог гэдэг шиг тийм хамтлагт бас битээр хамт тоглож байгаа. Тэгээд тийм шоунд ороод нөгөө сая авьяаслаг монголчуудад тий тийм хамтлагтай ер нь бол тэгээд ер нь жуулчингийн одоо тоглолт моглолт ер нь хийдэг те. За яг хуу тусдаа битээр ховдоо бас уран бүтээл хийдэг ч юм тийм. Манай уран бүтээлч чинь ингээл бие аваад ороод ирдээ. Манай ирж орж ирэхдээ өөс тэндээс чи зүгээр нүүгэлтэй. Нүүж орж ирэл нөө нэг те. Бүм ингээл аюу олон хөгжмийн зэмсгүүд байна. Тэгээд би сая шагаа энэ одоо урд харагж байгаа. Баян жаргал бас түүхийн ярих бах те. Энэ одоо яг ямар учиртай ингэж наач их юм дэш. Тэ энэ одоо шаагаар баян жаргал маань одоо жишээ яг нөгөө хөгжмөл гэдэг наач нөгөө миний машины суу өөр зүйл баян жаргалаа. Тэг ингээ уг нь айгүй гоё юм шагаамаага өнөр шагааны үнцэн өнөр баян жаргал гэж би ерөөсөө айртал. Ямар гоё өнөртэй юм бэ? Наач миний машины суу суудал дээр тавьдаг л юу л да. Юу? Үгүй бахаа. Энэ яг бид бүхний нөгөө өв соёл одоо юу одоо өв хөгжим гэж бас нэрлэж болох юм. Тэгтээ бол энийг одоо нөгөө судлаачд маань бол өөрөөр тайлбарлах болоо. Би бол энийг хувьдаа нөгөө зүгээр нөгөө шагаа ашиглаад шигшрэг гэдэг одоо жишээлбэл ихэвчлэн уран бүтээл одоо энэ чимэглэлд хэрэгэлдэг хөгжим болгох гээд зүгээр өөрөө ингээд иймэрхүү хэлбэртэйгээр хийцэн. Тэгээд дийлэнх нь бол одоо манай өв язгуур хөгжмийн хамтлагууд маань бол ингээд нарийнхаа хийгээд ингэж хэлдэг. Тийм ингээ гоё чимээ гаргаад идэв шүү дээ. Ингээд яадаг. Тэгээ би бол энийг ингээд хийсэн юм байна. Энэ бол бас хамтлагт ашиглагддаг. Тийм ийм хөгжмийн зэмсэг. Баян хөгжим шиг те ингээд нэх гоё юм ямар ашиглаж бодлоо. Хөдөө ингээ бас те аялал тоглолтоор их хоёрын хөөрүүд бас ингээд дээр нь ингэчих бас бодлоо. Бас тэрлээ дундчин гэдэг. Гიშгэж бас болох нь эсвэл Яг нурууныхаа ард ус тавьж болно тэгээд ингээд. За одоо өнөөдөртөө бол хөгжмийн зэмсгэрээ л байж байдаг. Тэгээ үнэхээр гайхалтай бас Монголын мал үүдээ хил мал гуравтайгаа багт хэн баян бэ? Монгол баян гихчээр бас малынхаа бас энэ тий ашиг шин шагааг ашиглаад бас ийм гоё язгуур урлагийнхаа дунд оруулаад ингээд яг цаанаасаа манай Монгол үндэстэн Монгол соёл тий ондоо шиг гэдэг зүйлээрээ бид нар цаашаараа Монгол түүх соёлоороо Монгол уламжлаараа бахархаж явах юмаа гэдгийг харуулж байгаа бас хоёр батадаа маш их баярлалаа. Тэгээ манай Батүлцийн яг хин бэ? Батчаргал нь яг хин бэ? Та нэг таагаад байна. Аль нь үлзий, аль нь жаргал очоод байна. Та нэг харж байгаа нэг таа. Аль нь нэг бат үлзий байхаараа үлзий. Тэр манай энэ жаргал харагдаад байгаа шиг байна. Мөн үү? Жаргалтай харагдаж. Үлзий жаргалтай харагдаж үлзий нөө. Үлзий. Жаргалтай хүн ч айгүй юм намуух хүмүүс уу юм бэ? Тэ. Та манай Батчаргал тий. Батчаргал бас одоо маш олон төрлийн хөгжим сая магтаал дээр бас арлаа шүү дээ тий. Саяны энэ магтаал дээр хичнээн хөгжмийн зэмсэг юу н харуулад энэ сайхан үзүүлбэрийг үзүүлвэ. Саяны яг уран бүтээл дээр бол 3 төрлийн хөгжим ашиглаж байгаа. Би өөрөө соёл урлагийн сургуулийг үндсэн лимб хөгжмөөр төгссөн. Тэгээд саяны эдрэнг босоо цагаан энэ болохоор бас өөрсдөө хийсэн юм. Уул нь бол суур гэдэг эртний тийм одоо манай Монголын бас өв хөгжим бий л дээ. Тэрийг дуурайлж хийсэн. Ер нь цууралдаа тэгээд яг материалын одоо 100 айлаас судалдаж авч байгаа нэг дууралгаа хийж туршиж үзсэн. Оо тийм. Харсан чи сангиол байна уу? Гэхдээ энэ хажуудаас маян жаргал чинь надад сангиол. Яг манай хоёр дүү тийм. Гарын доорх юмар ингээ хөгжим игээд тэгээд тэрийг дуургаад байдаг. Тэр л одоо хамгийн маш гоё. Үнэхээр битгиймэг байгаа ч тийм. Харин тий. Одоо тэр цаана байгаа хөгжим бол бас сангийн одоогоор игээд
Энэ бүрсэн л байгаа болохоос. Вау. Энэ одоо гайхамшигтай өгч. Миний дууны том чимэг болсон. Эхлээд нөгөө материалаас нь илүү нөгөө зориултыг эхлээд ярьчих. Энийг бол бит хоёр бол энийг бороо гэж нэрлэсэн. Ус гэдэг юм уу? Үгүй. Тий. Тэгээд энэ хөгжмийг одоо нөгөө байгалийн дуу чимээ тэгэл одоо юунд ашигладаг хгүй юу? Одоо жишээлбэл алтамхтаа туйлаалах юм юм энийг дугаар дээр нь одоо цуураа дуургаал тэмээ хөмөлөөл ч юм уу айлуулах байгаль руу чиглүүлэх гэж ийм хөгжим хийсэн. Энэ бол тэгтээ дэлхийд ийм хөгжим байдаг л да. Нөгөө фада далаа малаа гэх юм байдаг. Энийг бол тэрийг сэдвлээд бид өөр өөрсдийн бас гарын доорх материалаар бас л тийм сангийн чиглэлийн юутаа. Цагаан хаалгаар энэ ингээд сонсон ч юм уу ингээд Альтраа юу гэлээ ингээд чимээгийн сонсвол нилээн гизүүтэй гэдэг баян жаал юу. Стресс тайлдаг гэдэг. Харин тийм. Стресс тайлдахаас илүү жоохон шээс их хүрдэг. Самны гэдэг ууж. Самны гэдэг ууж байгаа шүү дээ. удаан сонсох юм шээс хүрээд. Навигч бэлэг шээгээд ирээ гэж. Бэн гэстэй. Бие тусаад ирээ те бие тусаад ирээ шиг байна. Энэ тэгтээ нөгөө одоо шилбэл бид нар утсан дээр ч юм ямар нэгэн хөгжмийн одоо төрлөөр стереогоор ингээд нэг юм гоо байгалийн чимээ сонсохоор нэг тийм ингээд чихэнд яг яадгүй шүү дээ. Тэгээ сая ингээд хальтын гэдэл бүр нээхгүй нэг юм. Бие зачмаас одогдоо. Нэг юм нэх гоё мэд яг байгалийн амьд мэдрэмж төрдөг юм байна тий. За энэ мэдчлэн манай хоёрт бол урын санд маш олон хөгжим байгаа. Тэгээд одоо тойргоо цаашлуулаад цагаан буудан руу явъя гэж тий. Цагаан буудангийн хоёр маань бас нэлээд удаан хугацаанд цаа орон нутгаараа сайхан уран бүтээлээ хүргээд тоглолт хийгээд ирсэн юм сайхан шуу михтэй байна. Тэгээд гоё тоглолтын сайн сайхнасаас дурдаа гоё бүүнээр ярил. За гэж. За тэгээд уран бүтээлч хүн бүхний одоо бас мөрөөдөл дээрэс нь бас өөрөг гэж ойлгодог. Бид зөвхөн хоттой дуулах биш. Дэлхийд тэгээд Монгол ахын дүүс 21 аймагт байгаа энэ малчин 100 олонд тэгээ одоо энэ сайхан аймагтаа амьдардаг хүн болгонд энэ дуу уран бүтээл оч хөрөх хэвээр. Энэ бидний үүрэг гэж ойлгож одоо бас ангийнхаа найз санал тавиад ангицдаг бид төр нэг анги л да. Үу тийм үү? Соёл урлагийн их сургуулийн уртын дуучин өсгөө шүү ангицдаг чинь. Тэгээд хамтдаа ингээд 21 аймагаар нар зүв тойроод ингээд маш их сайхан дурсамж дээрээс нь одоо бас мэдрэмж өгсөн сайхан хавраллаа. Тэгээ монголчууд дуун дуртай юм болохоор үнэхээр одоо сайхан хүлээж авсан. Тэгээ дээрээс нь аяны зам маань саадгүй бэрхшээлгүй сайхан яваад ингээд жаахан ядарсны их тоо. Гэхдээ нэг дуу хоор өргөн байхаар ядрахыг бол үргээр мэдхгүй. Ирээл одоо мэдэрч байна. Гэхдээ уран бүтээлчид бас нэг бодол их гоё матаархмаар те. Сайхан хүсэж байгаа юм хийчин. Дээрээс нь агаар сэлхэн гарчин. За тэгээ тэр алга ташилтын тэр чимээн бол нэрэ гоё идэг. Дээрээс нь мөнгө олчин. Дээрээс нь туршлагаа хийчин. Тэгээ их оронтойгоо танилцчин. Тий, тэг бүр нэрэ хэр юм байхгүй тий. Тий, яасаа ачтай буянтэй. Бурхангаа хамгийн сайн үнээл хайртай үнээл одоо урдын хүн болгодог. Тэр зам дуучин хүн болгодог гэсэн шүү. Тэр байх уу? Тэгээд тэр сайхан ховыг идлээд гоё яваад ирлээ. Зөв. Тэгээд яг нэг эсэргүү асуулт гэдэг шиг те нөгөө ингээл тоглолтоор явахаар ялангуяа манай одоо нийтийн дууны уран бүтээлчид их тийм коллектив их сайтай юм ингээл харахаар ерөөсөө хаач ятсан би тэгээд тавцаж тоглолт хийхгүй юм. Тэгэд манай рок попийнхан бас нэг жоохон тавцсан мохц их байх шиг байна тий. Бага. Айгуу тийм судалгаа бас тий ер нь яг ингээд эндээс ингээд яг одоо яг өөрийн чинь хэлснээр бид нар ингэж ш нөгөө орон нутгаар нөгөө цаг авдаг штэ. Тэгээд нөгөө за яг ямар дуучид авсан бэ цаг авсан бэ тий. Тэгээ бас нэг адилхан бас нэг уран бүтээлч маань бас цаг авсан байвал холдуулах ч юм эсвэл нөгөө талаас нь тойрох ч юм уу тий. Бас нэг нэгийг бас энд чинь бас нэг хүндэтгэх юм гарч байна тий. Тэгэхээр бид нэр зөөрж ингэж авдаг. Тэгэхээр бидний бас нэг юм хоорондоо бас нэг юм нийтч байдаг юм гардаг болов гэж боддоо штэ. Энд чинь л одоо монгол хүний бас нэг тийм гоё тийм ухаан тийм сэтгэл байдаг бахал гэж боддتي. Тийш дээ уран бүтээлчдийн хувьд заавал байх ёстой нэг юм хэцүү байгаа байхгүй тий. Ерөөсө хүндлэл. Тэгээ манай Баян жаргалын уран бүтээлүүд бол нэг юм уран бүтээлч хүнд байх ёстой тийм гоё одоо юу гэх сүнслэг нэг амьдлаг зүйл гэж байдаг шүү дээ. Нэг юм гоё сонсоол баймаар олон дахин ингээл тавиал сонсмоор яг тийм гоё бүтээлээдэг. Яг аргагүй талын Монгол бол нэрээ. Талын Монгол. Бүр юм нэг юм хүний бие ингээд жир сэтлэмгээр гоё уран бүтээл аваад байдаг. Тэгээд YouTube дээр жишээлбэл хичнээн сайн үзэл бүр ингээд бүүм авсан байсан шүү дээ. Харааге идэний амата эжи сүни шимидэ талын эзэргэлэн мярадаза эдийн цагаа
Тэгээ миний тал нутаг гэдэг энэ дуу анх одоо 2 дүүтгээ хамтарч хийсэн. Тийм ээ. Хөгжмийн найруулгын одоо чимээг хөгжмийн найруулгын одоо энэ хоёр маань гардаж хийгээд. Оо за манай хоёр таа. болохоор тэггүй учраас тэгээд 2 дүүтгээ ийм хийгээд энэ чинь байнга ингээд энэ хоёр манаас намаагаа тоохгүй бас. Тэгээд таад хамталж шээ. Тэгээ бид гурав нэг хамтын бүтээл. Яг би энэ дуу өөрөө их дуртай. Тэгээ батгайхан намаа ингээд дуулаа. 94 он зохиосон дуу юм билээ. Тэгээ бүр олон жил дуулагдаа гэж болж байгаа. Тэгээд Монголд өвөр Монгол цэцгмаа дуучин алдарт дуучин цэцгмаа дуулаад өвөр Монгол болохоор өөрийн төвөгч маань дуулаад тэгээд нэг одоо хүн хүрээгүй гэдэг ч юм уу тиймэрхүү тэ хөрх хугацаанд өрцөн. Тэг яг минийхаар бид гурийнхаар ингээд одоо юу гэдэг лээ бүүм юм гэсэн гадаа тарих гэдэг лээ. Айгу олон хүнд үрээд. Тэгээд надад айгу их тийм өгөөж өгсөн юм сайхан уран бүтээл. Тэгээ нэг өөрөө яг тийм сүнслэг амьттай дээрэс нь бүх хөгжим нь одоо тайлбарсан саяны энэ хөгжим хөтөл орж байгаа. Одоо та бүхэн сонсох нь. Тэгээ энэ бүх хөгжим нь амьдаар хөвчөгдсөн. За одоо яг бид гурав яг нэг юм студ чихэд хэцүү болоо театрын араа нэг юм студ гуруулаа нэг гурвал дуусан. Тэгээд за энэс юм болгоод аваа гэж болсон. Тэгээд яг яаралтай ийсэн. Миний нэг анхны тоглолтын бас нэг итгэвчүүлэлтэн зориулж хийсэн юм баггүй. Тэгээд маргааш нь тавиад ингээд шууд сошиалоор яваад YouTube-ээр хандлт айгуу сайжраа. Тэгээд би ч одоо анхудаага мөрөөдлөө биелүүлээд YouTube-ээс зөөдөлж байсан юм да. Тэрээс тийм их хандлт гэж мэдхгүй тэгээд бүр үнэхээр happy байсан. Тэгээд одоо хоёр дүүтэй их баярлж явдаг. Тэгээд энэ хоёроосоо бол одоо салахгүй. Тэгээд хамтардаг. Тэгээд сүүлдээ олон сайхан бүтээлүүдийг хамтарч хийж байгаа. Тэгээд бид гурийн одоо бэлдсэн цааш уран бүтээлүүд зөндөө байгаа. Мэдээ залуу уран бүтээлчид төлөвлөсөн тэрэндээ зорж байгаа зүйл их байгаа. Тэгээ яг энэ цаг мөчид уртцааны гудамжны үзэгчтэй тэр сайхан аялгауг яг одоо тайзан дээр маань ч юм уу тэгэлгүй яах вэ? Тэгэлгүй яах вэ? Талын Монгол. Миний тал нут. Миний тал. Манайхаар ингээд идэг дандаа миний тал нут гэхээр одоо талын Монгол гэдгээр амар үлэг авчихсан. Харин тийм дээ шууд тэгээд идэхээр. Хүн болгон талын Монгол гэдэг. Тэгээд ялгаа юу багт миний тал нутаг. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч дурсамж бүтээх тансаг амт Сан Мигуэл. Зуны үдшийн дотн яриаг санагдуулам тансаг амт. Байгалийн сайхан дамран суухад сэтгэл сэргээх зөөлөн амт. Урт өдрийн дараа альжаалаа тайлан суухад төгс тохирох цэв хүйтэн сэнгэнсэн амт. Энэ бүх мэдрэмжийг дэлхий дахинад түгээсэн эгэлгүй нэгэн шараар. Сан Мигуэл. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч дурсамж бүтээх тансаг амт Сан Мигуэл. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч дурсамж бүтээх тансаг амт Сан Мигуэл.
жаргалын ороо миний Монгол тавын Монгол минь дамрын жаргалын үеэс бол бадан амьдарч ирсэн нутаг дэлэн дээрээ босоод өрдөг Монгол түмний нутаг атун сүргэн үүргэлэн багшин харагдах нутаг ард олноороо цэнгэлдэн жарган суух нутаг хуурын их шиг уянгалж цангин сонсогдох нутаг хөөмийн төрлөг давлгаалж цалгин сонсогдох нутаг хөлгийн сайхан янцгааж хайтран давхилдах нутаг хүмүүний сайхан бишээж хайрлан ихрилдэг нутаг миний Монгол тавын Монгол минь дамрын жаргалын ороо миний Монгол тавын Монгол минь дамрын жаргалын ороо минь дамрын жаргалын Гайхалтай. Үнэхээр урлах юм аа урлах юм. Ямар гоё нөгөө уран бүтээлэг нэг юм гоё урлаж, шаглаж гэдэг шиг бие биендээ зөгцсөн ямар гоё уран бүтээл, ямар гайхалтай уран бүтээлчд вэ гэж дотроо бахархсан телевиз үзэж байгаа үзэгчд бас тэгсэн бахал да. Нэг юм хэрэг 100 байсан бол бид шууд гараад явлаа. Шар ус босно гэж басал бас энийг хэлдэг баха. Юу нь бол яг гоё юм ардын дууны манерт бас ийм гоё одоо хөгжмийн зэмсгүүд ингээд орчихсон. Яг тийм байгаль nature гэж ярьдаг те. Байгаль их дэлхий ингээд одоо сонсогдож байна. Бас ялангуяа тэр сүүлийн бурхан минь тэр нуглаа дууны тэр нюанс санаад ийм гоё энергитэй те бурхан минь. Тэгээ ийм гоё дууг бас хоёр пив уусандаа ч ярьж байгаа юм бол биш үү те. Яг үнэхээр маш гоё сэтгэл хөдлөлөө. Ялангуяа талын Монгол дууны нэр нь болохоор миний таалдаг. Үгүй яг чаггүй талын Монгол. Нөгөө талын Монгол гэдэг тахилтан дээр байнга хаар. Тэгээ гадаад бас олон жил байсан хүний хувьд гэх юм бол яг иймэрхүү дуу дуулахаа сонсохоор бас дуулахаар мэдээж те. Үнэхээр сэтгэл их хөдөлдөг. Одоо бас 40 хүрж байгаа болохоор тэр чи юм уу те. Нулимс минь ойрхон болж тэ гэж. Харин те нулимс маань их ойрхон болж те. Их орноор их багтдаг болж те гэд. Тэгэд манай Баянжаргал маань болохоор Солонгостой бас их холбогддог. Би бас мэдээж судалгаа нэвтрүүлэг хийхээс өмнө ануудтайгаа судалгаа хийлээ. Намянжун. Тийм одоо Солонгост нэг жил намянжууд бас дуулж Баг явлаа. 8 сар дуулсан баг шүү те. Ер нь 8 сар гаруй Солонгос Монголын нэг гэрээний дагуу бас Монгол соёл урлагаас сурчлах гээд. Намянжууд ч Монголын одоо соёлын одоо гоё төв. Өдөрлгүүд юу болдог шүү дээ. Олон жил болсон. За тэнд болохоор манай Баянжаргал маань болохоор бас хангуугаар дуулж явлаа. Тэгээ бас нэг гоё түүх өгд юм байлээ. Хойд Солонгос, Өмнөд Солонгос хоёрын хоорондын одоо нөхөрсөг хөл бөмбөгийн тэмцээн болоход тэр гайхалтай тэмцээнийг нээж манай Баянжаргалнаас дуулсан байлээ. Тэр түүхээсээ бас яриач аягүй сонирхолтой санагдаад 2013 онд соёл урлагийн сургууль төгсөөд тэгээд намын жухтын урилга аваад тэгээ очиод тэнд би уртын дуушнаар өөсөө мэрэгчлэр ажилласан. Тэгээд очихдоо тэнд чи юу сэргийлэх юм богдынхоо дээлийг өмсчихлаа. Солонгосоор дуулчихлаа. Ардынхаа дог дуулчихлаа. Тэгээд тэнд хоёр Солонгосын нөхөрсөг тийм тэмцээн болоод тэгээ манай соёлын ордноос нээлтэнд ингээд хөтөлбөр авъя гэдэг. Тэгээд тухайн үед нь мэдээж л Монголын соёл урлаг тэрцэн уртын дуу шиг гайхамшигтай юм байхгүй. Уртынхаа дуу дуулаад тэгэл тэнд одоо яг тухайн үед айгуу тийм бас хүмүүс ингээл бишрээл өдөржингөөл зураг хөрөг болоод тэгэл хэл гоё л мэдрэмж авч ирсэн. Тэгээд маш том тэмцээн болж исэн гэж ярьж байсан. Тийм, маш том тэмцээн. 100000-аад хүн өнтер цугласан тийм том тэмцээн болсон шүү. Ямар гоё юм те. Тэр чинь бас Солонгосын матаг үздэг одоо. Яг жоохон байж байгаа бас яриул ярьчихсан.
Жүк юм. Оо тийм. Энд чинь шоумэр шүү дээ. Хаяа солонгосоор дуулаад идэв шүү гэж шүү. Яа сум явж байгаа шүү. Санаж байна. Өвлийн харин дуулын энэ чинь тий. Өвлийн харин дуу шүү дээ. Харин тий. Манай нэг инхаа. Харин тий. Тэгэхээр нөгөө уртын дугаа тэр гайхалтай солонгос улсад бас Монгол улсаар төлөөлөөд тэр олон 10,000 хүний тайзан дээр ингээд гарч яхад бас тэгдээс бас бидэрт бас яриач. Тэргээ одоо тэгэл Монгол хүн болж төрөх. Тэр зэсмэ одоо энэ өв соёлыг ингээд тээж явж байгаа их баярлалаа. Мэргэжлэрээ л бахархаж байсан тухайд миний мөрөөдөл тийм олон хүний өмнө дуулна гэсэн мөрөөдөлтэй байсан. Тэгээд тухайд хамгийн ихтэй дөнгөж соёс төгсөл мөрөөдлөө биелүүлсэн. Маш том. Надад бол гайхамшигтай л байсан. Тэгээд нодлынхоо одоо би Европ орноор ингээд аялж бас дуулж явхад миний тал нутгийг ингээд дуулсан чинь тэнд Европт амьдардаг олон жил болсон монголчууд ингээд уйлаад ойлгүй яа. Тэгээд дагад дуулаад миний ютубер сонсдог дуу би ингээм амдаар нь харлаа. Би хахаа дуулуулбаар надтай өдөржингөө цугмаар цогмоо байгаад хөсгөтөө амтгтээ би бүр зүгээр фонограмтайгаа дуулаад хөсгөтөө амтгтаа дуулаад амдаараа дуулаад өдөржингөө дуусан тал нутгаас асууж. Тэгээд тэр үнэхээр гоё юм билээ. Тэр хүмүүсийн тэр нэг монголоо сансан сэтгэл. Тэгээд би энэ дууг сонсохоор гэртээ хайрсан юм шиг нутагтаа хайрсан юм шиг болдог гэж уртын дуу сонсохоор бас яг тэгдэг. Тэгэхээр миний надаа уран бүтээлүүд бас хүрх газраа бас сайхан хүрж байгаа юм байна. Тэрсмэ одоо Монгол өв соёлоо бас ингэж түгээн дэлгэрүүлж байгаа өвс манаас бүтэж байгаа юм байна гэж ингэж харж байгаа. Тэгээд их сайхан мэдрэмжийг одоо сүүлийн үед их авч байна да. Тэгээд сая нэг уран бүтээл дээр би ингээд хараадсан байхгүй. Өмнө ингээд зүгээр сонсож байхдаа энэ одоо бидний урд харагдж байгаа хөгжмийн зэмсэг ч юм эсвэл энэ шувууны дууралтыг ингээд зэмсгээр гаргадаг юм болов гэсэн чинь манай Батүлзий чинь ингээд одоо биеийн бүхэл хэсгүүдийг гэж гар хорвоо бүхэл хэсгүүдээ бүргүй бахармаар ямар ваа бүр гэж бодсон. Тэгээ саяны нэг юм шууны чимэг та ингээд чинь галтгуургаад үзүүлсэн юм. Тэр хальтуугаар сонсомсгоо. Юугаар гэх. Гэнэр юугаар энэ тэг хуруугаар юм уу юугаар ингэ. Алханаараа юу хумсан цуур гэж нэрлээд идэм шиг үлээ тий. Бид нэр өөрсдөө бол зүгээр оролдоод бас ингээд дуурайгаал янз янзын шуум янз янзын амтны чимээ ч юм уу шууны чимээг сурах гэж их оролддог байхгүй. Энэ болохоор яг зүгээр нөө ерөнхийдөө цуурын техник гэх тийм. Цуурын техникээр дуургаж байгаа. Яагаад маягийн ч юм уу те. Нэг хэсэг манай суусын оюутнууд донд энэ дууралт их дэлгэрсэн юм а. Тэгээ бараг хүүхэд болгон сорсон нэрийг. Хөө тийм. Вау. Тэгээ энэ одоо хүн сураад хайж болно те. Би чинь цаашаа ингээ хөгжим болгоод ашиглана гэдэг чамын гоё зүйл байхгүй. Би тэгээ нэг тал нутгийг ингээ хийж яхад нэг юмнууд татаадсан байхгүй. Тэгэл ми нэг өтгөө хийчихэж. Тэгээд юм хэлгээл энэ хоёрын чинь бүр бүхэл юм нэг тоглоосхыг нүсэл яхаа их юм шавчгаараа дэмий болт юм аа гэдэг. Тэгээ бүр яд бүр сүлд нь сумарчгаар шүлцсэн шлээ бүр. Шүлдэг зохиолгоод сая дунд нь манай Батүлзиг өөрөө шүлдэг. Тийм үү? Яа бас үнэхээр шар ус бас хайрын ихрэлдэг нутаг юм нэг одоо гоё шүлэг. Тэгээ энэ шүлгээ уншчихл тахтай уншчихл та гэж байгаа шүлс. Одоо сайн сумдаг юм байна. Ахын яг тоглолт нь болохгүй тэгээд яарцсан тэгээд газ маргаачлын хэрэгтэй газ тайр хийгээд өгье. Газ цуцгалтай тэгээд тэгээ нэг орой суугаал. Одоо болно гэсэн шүлэг. Чинийх өстой гоё болно. Ахын өстой гоё болно гэсэн хайгаад. Үнэхээр гоё. Үнэхээр гоё. Нэрээ бас нэг өгөгдлэг жоохон юм өгж болно. Яагаад ийм олноор нь авиас бэлгтэй байдаг байна гэж хатаархтал та хоёр нэрээ. тэгээд байгаа маа. Гоё юм аа тий. Тэгэд энэ манай ах сая 8 жил ажиллаж та чи хэдэн онд явж илээ? 13 онд юм шүү дээ. Тэгэхээр би юу бол гэж битхоёрын хувьд бас явж дараа нь явж байсан. манай соёл урлагаа тэгээд намын жүг дээр соёлын төв болохоор намын жүг чи ерөнхийдөө намын жүг хот Улаанбаатар хот хоёрын тийм найрамдлын харилцаатай байсан байхгүй тийм тэрний өрөөнд 20 жилийн гэрээтэй тийм Монгол соёлын хотгоныг тэр юунд байгуулад Монголын соёлыг цэцэлдэг байсан. Тэр бас буянтай байгуулга л да. Манай урлагийн ихэнх нь яваад үзсэн байх. Үгүй яах вэ? Миний хувьд болохоор 16, 17, 18, 3 жил явж байсан байхгүй. Оо, эдгээр чинь тэгвэл бүгдээр солонгосоор ярина шүү. Оо, тийм байсан. 3 жил те. Гэхдээ ер нь бол нөгөө нэг юм гадны хүмүүс монголчуудыг харахаараа ялангуяа яг ингээл хөгжмийн зэмсэг тэр дуу авиаг ягаад ч дуурайя гэд дуурайч чаддгүй. Бүр тэрэндээ ингээл бишрээд идэм билээ шүү дээ. Бүр зүгээр ингээл. Айгу гоё юм байна. Тэр яг бидний гэхдээ яг энэ цуснд байдаг байх л та. Одоо жишээл би ингэж боддог байхгүй. Одоо би хотод төрж өссөн. Гэхдээ монгол хүн бидний нөгөө нэг ген тэр одоо нөгөө малчин удам гэдэг шиг тал нутгаараа нүүдэлж явсан. Тэгээ бид нар чи хотод төрсөн, хотод ингээд өссөн хүмүүс мөртлөө жоо амархаараа салхинд гарыг уулаад голгоор их гээд ингээд идэг. Тэгээ тэрнтэй холбоотой байдаг болов уу гэж боддог. Тэгээ бидний энэ урлаг
өөрсдөө угаасаа нөгөө нүүдэлчин ахуй соёлтой уялдаа холбоотой. Тэгээд уртын сайхан дуу, морин хуур, тэгээд бид бүхний өв нөгөө дархлаа гэж яриад байгаа. Энэ болгон бол ингэ дэлхийд гайхагддаг. Нэг тийм надад хин ярьж өглөөд баянахаараа ярьж өгөө байгаа. Тэр айгүй гоё кейс. Нэг Япон хүн Монголд уртын дуу сурах гээд ирсэн юм байна. Тийм. Тэгээд нөгөө ягаад ч угаасаа юу ахгүй юм байна. Энэ бол угаасаа ингэж амьдрдаг улсууд ингэж дуулахаас аргагүй юм байна гэд хүлээн зөвшөөрж ирсэн гэдэг нэг тийм кейс байдаг байхгүй. Тэрэн шиг л гадаад хүмүүсээс сурхан сурж байгаа. Тэгвэл яг нөгөө нэг бид нар бас нөгөө гадаад зарим нэг юмыг одоо юу гэдэг кимчиг ч юм уу те бид нар бол нэг яаж хийгээд ч чадахгүй ч адилхан байдаг болов гэж байрлал газар зүйн одоо хүний одоо амьдарч байгаа онцлог одоо баянаа дуушнаас асуух тэр нэг юм нуглаа одоо яг энэ гоё чамин нуглаанууд байгаа шүү дээ. Тэгэхээр энэ нуглааг бас цаанаас ер нь хүн байгалаасаа төрөхдөө яг энэ авиас нь ингэж төрд юм уу? Тэн дээр нь жоохон бас ингэж багш нараас соёл урлагийн сургуульд сураад тэр гайхалтай багш нараас бас сурдгоо. Энэ техникийг ер нь манай монголчууд л ер нь гаргаад ашиг байгаа юм. Тэгээ энэ тал дээр чи бас ингэж яг мэрэгжлийн хүний хувьд сургуулийн төгссөн хүний хувьд бас дуучин магадгүй баянаа ашиг гоё дуучин болъё гэдэг ч юм уу тийм бодож байгаа хүүхдүүдтэй ч юм уу те. Бас энэ дээр бас нэг мэдээлэл өгвөл товчхон. Тэг яг хуу ер нь бол хүний хөдөлмөр хэрэгтэй л те. Авиас байгаад хөдөлмөргүй явахгүй шүү дээ. Хүн өөрөө хөдөлмөрлж иж яаж дуурах бололцоо байна. Тэрийг өөрөө судалж иж тэгээ эрдэмтэн багш нараар заалгаж иж үдий болдог. Тэрнээс хүн шууд авиастэйгээ тэрийг хайчих юм бол хүн болго монголчууд тэр згээр авиастай бүгдөө дуудчих. Тэндээс өөрөө яаж ондоошох уу, өөрөө байх уу гэдгийг судлах. Дээрээс нь хөдөлмөрлөх л ёстой. Тэгэл хөдөлмөрийнхаа үндснээр л одоо уртын дууны маань боёо. Дээрээс нь уртын дуугаар үндсэндээ нэг 10-аад жид дуулчихаар хаанаас нь дууг дуулж болно. Тийм бололцоотой. А 2008 онд чинь сонгуулийн жилээр манай баянаа маань бас тухайн үедээ бас сонгуулиар ингээд дуучид явдаг гэсэн үг шүү дээ. Тэгэхээр нэг мэдээлэл уншсан л да. Гавьяат баясгалан тэгээд бас чамин чулуунгуу антер бас одоо ямар нэгэн тоглолтоор очсон байсан юм шүү хаа. Тэгээд тайзан дээр анхудаа жахлан баясгалан гавьяаттай хамтарч дуулаад тийм гоё тэр чинь их гоё санагдсан бас урлагт анх нөгөө нэг тий тэр их гоё марцсан ч юм уу амны гişтэй ч юм харин тий бид нар ч хүүхэд байх тэгэл однор сумд ирээл бөөн дуу ган тогоо ирж штэ бөө юм болол хүмүүс гаруй усгийн бид нар ч нөгөө сошиал байхгүй гаруй усгийн нэг оргоор навна тэгээд яг ингээ балкатныхын зургийнх нь ардмаар CD медийг нь авдаг тэгсэн баясгалан гавьяат дуулаг байсан юм хаа амар гоё ингээл дуулаад манаас битүү ухшуугаараа яаж тайзны хамт дуулаа. Тэгээ яг нөгөө би нөгөө бас нутагтай айгүй сайхан дуулдаг. Бас багасаа. Тэгээ нөгөө нөхдүүд баясгалан гавьяат хүн цуг дуулах хүн байна уу гэдгсэн чинь намаа гэд өргөөл нөгөө залууч хөдөөнийхэн чи ер нь шулуун штэ. Ч өргөөл тайзан дээр тавьчихж байгаа юм чинь. Амар юм шиг. Нөгөө 10 дугаар ангийн өгч байгаа хичээл. Тэгтээ дуулах дуртай. Тэгээд нөгөө фонограм явахаар ч амар ойрхон авч нөгөө ах нарыг сонсч ирсэн. Шууд нөгөөдгийг дуулал тоххой. Тэгсэн чинь нөгөө жавхлан баясгалан хоёр тухайн үед нэг жахан цуг урамтай хийхгүй болцсон юм байсан. Тэгээд ах шиг маань тэгээ явцсан. Тэгээд би нэг хөргөн жижигхэн нүгсэн юм. Тийм байна. Тэгсэн чинь баясгалан гавьяат. За дуучин хүн бол төрдгөө шүү. Энэ хүн дуучин болноо. Гэж шууд тайзан дээр хэлдэг аахгүй. Тэгээд энэ хүнийг дуучин болгоорой гэж одоо урья. Тэгээд бүх зүйлээ одоо тоо намтгийнхын хий. Тэгээд би энэ хүүхдийг ингээд цааш нь сойст холбож өгөөд. Тэгээд над руу чамин чулуун гавьяат баясгалан хоёр яг сойст холбож өгчээсэн. Тэгээ намайг дэлгэрвэх хэрэгтэй уулзуулж. Тэгээ ингээд дуучин болох гарааг юм бас тавьж өгч ирсэн бас ийм гоё түүхөө дээ. Тийм байна те маш гоё түүх байгаа сте. Сонгуул бас заримдаа ашигтай шүү. Сонгуул ашигтай. Ашигтай. Сурталчилгаа явчих. Сая би нөгөө Баян жаргалын одоо ингэр дээр байгаа тэр зүйлтийг хараа сууж илаа. Нөгөө Вали ах шиг нөгөө суйсын дамждаг нөгөө Чингисийн тэмдэг явна уу? Яа нөгөө хараа муутай болохоор хараад болоо. Энэ юу? Алдартай бас нэг тийм тэмдэг явдаг шиг л тэмдэг яваад байна үгүй. Зогсоолын тэмдэг мөн үү? Суйсын Чингисийн зогсоолын тэмдэг. Энэ
2023 онд энэ Үлэмжийн шанар гэдэг олон улсын уралдаан болсон юм. Уртын дуу дуулаачтай улсын уралдаан маань 3 дугаар ойронд ороод ингээд одоо спешиал яг загвар ганцхан 3 юм загвар байдаг. Алтан мөнгө хүрэлэг би 3 дугаар ойронд ороод тэгээ энэ одоо данзан арвжаа харин арвжаа хотгтын дүр байгаа. Тийм биш үү? Тийм байна. Тийм байна. Тэгээ энэ юм 3хан байдгийн. Тэгээ одоо нэг нь надад тэгээ. Тэгээ энэ нь болохоор дээлэн дээр ингээд зүүхэд гой зөхөмжтэй. Харин их тийм байна. Медаль. Тийм байна тий. Тэгээ ингээд зангиас. Бүгдээрээ мэрэгжлийн ялангуяа их зэсгчлэл уртын дуучин ингээл хөгжимчин уртын дууч сууж байгаа юм чи өөр өөрсдийн бас нэг юм нуугдмал хаанч явсан амтны болоод одоо байгалийн юм гайхалтай бас нэг юм дуу авиг айгуу сайн гаргадаг юм билээ. Би нэг хаана л их цэцэг нэг юм унах шиг янцгаалуу. Айгуу тийм. Нэхгүй тийм. Яг нэг дөнгөж ихээс төрсэн зулцсан жижиг юм шиг. Бүр айгуу тийм гоё цангинсан. Авис тийм л шүү дээ. Сая 21 аймгаар ингээд тоглоод нар зүг төрөө тоглоо явж хат. Найзынхаа одоо юу яаштай ингээл одоо бид тэрс нэг нэрээ тоглосон. Тэгээ би нэг сошиал нэгцгийн дуулахгүй нэг дуурайж байгаа гэсэн. Тэр амар ингээд бас хүмүүс хандлаа. Тэг ерөөхдөө нэг морь бүхийн дуу муу дуулдаг манай эцэг чи одоо янзлахын дээр шүү дээ. Дандаа хиймтэй юм дуулдаг. Яг үнэ. Тэгээ одоо яг янцхах дутаад байна гэж. Наадах чи. Ер нь янцхах дуу их ордсон байгаа. Тэгээ нэг ямар сайндаа тэгсэн ш нөгөө за энэ төрсөн нутагтаа очиод янцгаах бах гээл тий. Ер нь бол намайг нэг янцгаачих гал янцгаалуулах гал үзсэн. Тэгээд яг үндэ болоо тэгээд одоо янцгаахын цаашаа тий нэг ялтчгүй нөгөө эрийн хэмэр болсон тий эрчүүдийг дуулсан за бөхчүүдэд дуулсан тэгээс үлдээ нөгөө морины дуу дуулахаар бас ялтчгүй нэг тийм нэг гоё нэг юм хэмэр сэрэгдэг самбай сайхан дэлгээрээ цацаг шилгэж гайдаг уусан янцхадаг хэмэр мэн боо явж хэрэгсэн толгой мэн боо би нөгөө өөрөө эмхтэй хүн хидийч яг нөгөө тийм нэг эрэгтэй хүний тийм нэг гоё нэг хэмэртэй дуу дуулахаар ингээд ягаад ч юм нэг шар ус бусдаг нэг жоохон нэг юм хэмэр байгаад байдаг байхгүй юу. Тэгэхээр манай нөгөө нэг цог явж байсан багийн хамт олон маань за энэ хүн бол ерөөсөө эрэгтэй хүнд хэмэр гэж байдаг те эмэгтэй хүний хэмэртэй байхыг одоо та нар маань харлаа гэд надаар ингээд баг янцгаалах гэдэг байхгүй. Тэрийг сонссон баг. Тэрнээс одоо яг янцгаасан юм бол байхгүй шүү. Байх тэр янцгаан шүү бас. Бараг тэрний янцгаалаад тий. Тэгээ сүүлийн үед чинь яг нэг яг эрчүүд рүү хандсан те эрчүүдийг магтан дуусан ер нь эрчүүдэд дээдлсэн хүндгсэн тийм уран бүтээлүүд миний хувьд бол жоохон ховор байдаг гэж би хардаг байхгүй юу те үнэхээр манай дуучин маань нэг цэцэг маань болохоор бас жавхтанд хэмээх сайхан дуунуудаараа овоглогдож одоо эрчүүдийгээ магтан дуулж энэ сайхан бас хүндэтгэлийг үзүүлж байгаа ховор бас нэг дуучдын нэг юм болов гэж би хувьдаа хардаг шүү. Магтан дуулж байгаа баярлалаа. Манай ягуусаа маань хороо дуу хуурын их орон нутаг ус дундгойвээс гаралтай ийм сайхан дуучин байгаа. Яг дундгойн аль нутгийн? Дундгойн Эрдэнэ талаас ам. Эрдэнэ талаас ам чинь баруун хойно хавцаа. Тий, яг дундгойнхаа ерөөсөө баруун хойд. Энэ нөгөө танаа уданд чинь ерөнхийдөө бас ингээд гоё урлагийн хүн юу байна уу? Яаж яваад дуучин болов? Тэ. Ягаад янцгаадаг болов гэж асууж хаашаа тэ. Хямартай. Ерөнхийдөө нөгөө миний одоо аав ээжийн талд хоёуланд нь юм дуулдаг хүн байдаг. Манай ээжийн талын одоо ээж их сайхан бас уртын дуу дуулдаг. Аавын бас аав ээж нар бас их сайхан дуулдаг байсан хүмүүс байт юм билээ. Тэгээд байдаг байсан. Яг намайг төрөхөд байхгүй. Тэгээд мэдээж бас нөгөө энэ сайхан авиас нас нөгөө өвлөгдсөн байх гэж бодсон. Тэгээ би чинь баг багасаа 3-4 наснаасаа ер нь цэцэрлэгтэй хасаал дуулж эхэлсэн. Насаараа дуулж байгаа. Тий, одоо насаараа л дуулж юм да гэдэг шиг насаараа янцгаана гэдэг байсан. Тэгээд ер нь энэ сайхан одоо тэгээд багасаа би ер нь бол ерөнхийдөө тийм хөдөлгөөнтэй тийм эстрад одоо тий ариун агчийг сонсож өссөн. Ер нь жоохон тийм хөдөлгөөнтэй тийм дуулдаг байсан. Тэгээд аав маань ерөнхийдөө соёлын урлагийн их сургуульд намайг би ч нөгөө эстрадын дууны дуулдаг учраас одоо тийм л анги руу орно гэсэн юм бодолтой байгаа шүү дээ. Тийм бодолтой байсан чинь манай аав намайг ягаад ч ерөөсөө гуйчи нөхөр юу яана
энэ уртын дуучин болно. Уртын дуулаач орно гэд намайг бүр яг хөтөлж аваад тэгээд миний одоо багш чинь Монгол улсын гавьяат багш Цэвэн дөржийн дэлгэр гэдэг одоо гайхалтай одоо олон сайхан одоо гавьяат одоо дуучдыг төрүүлсэн юм мундаг хүн байна. Одоо яг хуу мэдээж тэнгэрт байгаа. Тийм сайхан багш нар маань одоо миний одоо нутгийн багш хгүй. Тэгээд за нутгийнхаа энэ багш нар аваачнаа гэдэг одоо аамаа намайг хөтөлж аваачаад тэгээ одоо уртын дуулж үзээгүй зийч байхгүй гэдэг шиг тий. Тэгээ уртын дууны ангид орж ялаа. Тэгээд намраа бороо чамаг минь тэгээд уртын дуу яваад тийм шүү дээ. Ер нь их хол хөндий байсан. Тэгээ яг хуу би одоо яг хуу тэр үедээ би жоохон эсэргүүцдэг байсан ч одоо би бодоход ямар гоё юм бэ? Миний аав намайг яг энэ уртын дуучин болоход маань те ямар гоё зөв одоо ийм сайхан мэрэгчлэлтэй болгосон юм бэ? Би одоо баярлалаа. Ягаад тэгэхээр би уртын дууг нэг айлт очоод те нэг тайсан дээр гараад дуулчин. Би бүх төрлийн те одоо жишээ нь нийтийн дуугаа, ардын дуугаа, уртын дуугаа, заа магадгүй страт дуугаа ингээд дуулчих те. Тэгээ би аавда одоо баярлдаг байхгүй. Яагаад ийм гоё мэрэгчлийг ингэж өвлүүлсэн те. Маш их баярлж авдаг. Тэгээ энэ сайхан дуучтай нэг сайхан ангид ингээд аав хүмүүстэг бол нэрээ сайн сайхан яваасаа гэдэг алсыг харсан байх юм шүү дээ. Одоо уртын дууч баснараа бүр ааваараа бахарч байгаа юм биш үү? Бахархалгүй яах вэ тийм шүү. Тэгэхээр яг энэ цаг мөчид бас нөгөө хайрт аавдаа телевиз үзэж байгаа үзэгчдэд үнэхээр өөрөөр бахарсан. Үнэхээр зөв мэрэгжлийг таавалгасан шүү гэдэг бас нэг бяцхан тийм ачлалыг яг одоо танд олгоод тайсан дээр маань гарч уран бүтээлээ хүргээч гэж таныг урьж байна. Урьж байна. За ямар уран бүтээл хүргэх вэ та одоо? За одоо бол би яг энэ нэвтрүүлэгт бол ерөнхийдөө нөгөө миний дуу хинхтэй нөгөө эрчүүдийг магтсан уран бүтээл байдаг бол сүүлдээ би бас нөгөө эмэгтэйчүүдийг хайж болохгүй. За тэгээд мэдээж сайхан гэрэл эмэгтэйчүүд айгүй олон юм ярьсан байх нь шүү дээ манай рүү те. За ингээ эмэгтэйчүүдийгээ магтаач ээ гэдэг. Сүүлийн үед бол найзуудыгаа магтсан, за бүсгүүчүүдийгээ магтсан гоё гоё уран бүтээлүүд дуулсан байгаа. Тэгээд яг одоо тайсан дээр бол гоё найзуудын тухай гоё шинэ уран бүтээлээ хүргэе гэж бодож байна. Нацаг дөржийн нэрмжит шагналт одоо ган очрах юм аа шүлэг эр болтын аялгуу найз минь ирнэ гэдэг сайхан дуугаа ашиглуулъя. Баярлалаа ямар гоё дээ. Найзууд мандтугай. Найзууд мандтугай.
цас шиг цагаахан найз минь бүдэрч ирнэ хав шиг инээсээ найз минь яран ирнэ бороо шага найз минь ороод ирнэ бороо шага найз минь ороод ирнэ Ууснаа шүү. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч дурсамж бүтээх тансаг амт сан мигвэл. Зуны үдшийн дотн яриаг санагдуулам тансаг амт. Байгалийн сайхан дамран суухад сэтгэл сэргээх зөөлөн амт. Урт өдрийн дараа альжаалаа тайлан суухад төгс тохирох цэв хүйтэн сэнгэнсэн амт. Энэ бүх мэдрэмжийг дэлхий дахинаа түгээсэн эгэлгүй нэгэн шараар. Сан Мигэл. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч дурсамж бүтээх тансаг амт сан мигвэл. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч дурсамж бүтээх тансаг амт сан мигвэл. Вау, ямар гоё. Үг нь аялгуун те. Нөгөө хүний амьдралд нөгөө нэг зөв зүйлийг сонгоод нэг 3 зүйлийг зөв сонгочвол амьдрал тэгээ сайхан явд юм гэдэг. Мэргэжил, хааны ижил, найз нөхөд асар чухал гэдэг шүү дээ. Тэгэд мэдээж нөгөө яг энэ цаг мөчид бас найз нөхдөд дурсах, хүний амьдралд айгүй ач холцсон гоё найзууд байдаг те. Тэр болгоныг харуулсан ямар гоё урамтлал. Гаа учрахаа баяр үргээ, баярлаа. Эр болтой баяр үргээ, гаа учрахтай баяр үргээ. Баярлалаа. Энэ завшааныг ашиглаад Хүсэлт аймагтайгаа 10 жилийнхаа Баянграм жаалт сонсоо. Хайртай шүү гэж. Шинэ одоо ингэдэг одоо бас Дундгов аймгийн мэдээч тий. Найз гэдэг зүйл бол нэрээ ер нь бол амьдралын хамгийн эрхэм нандин зүйл тий. Тэгээд ямар ч үед ингээд хажууд байдаг. Тэгээд яг ингээд чимээгүй хэрнээ ерөөсөө байж байдаг. Тий ард ингээд ерөөсөө асаалт таг байж байдаг. Байдаг. Тэгээд дотны сайхан найзуудтай хайртай шүү гэж бас манай Бачаргал маань бас найзуудтай бас мэдлэг хөрвөл л да. Нэр гоё шүү дээ тий. Одоо хэдүүлээ бас чинь бас ийм гоё дууны араас бас. Тэр нөгөө нэг юм хоёрод бол мэдээж бүр маш чухал юм холбоотой хамтын уран бүтээл амьдрал ахуй дээрээ ч ихсэг юм гоё бат бих юм байдаг хаа тий. Тэр хувьд ч одоо би анх 2012 онд сойст орж исэн. Манай ах чинь манай дээдлийн курст байсан. Ахны юм бэ? Тэгээ ах トゥ би холбоотой ч гэсэн төрсөн ах トゥ биш ч гэсэн ер нь төрсөн ах トゥ шиг тийм гоё холбоотой. Тэгээд ах トゥ найз шиг бүр тийм гэр бүлэрээ ч гэсэн тийм холбоотой. Оо ямар гоё юм тий. Гэр бүлийн бүр ийм найзууд, гэр бүлийн одоо хамгийн ойрхон улсууд байна л да. Тийм ээ. Хатуул гэдэг байгаа боловч бас л амьдрал дээр найзууд байхгүй. Одоо бишээ би манай хоёр маань намайг ингээд ахаа үнэлдэг боловч бид бүхэн тийм юм дээрээ ингээд сайхан найзлдаг нөхөрлөдөг болдог байхгүй. Тэгэхээр саяны дуу одоо их цэг ч гэсэн худлаа. Тийм тийм. Тэгээд гараад хаа гэсэнгүй ярьсангүй. Гараад яг яг юу юм болж байгаа. Битүүртэй юм найзууд чиг ойрхон байдаг гэж хүмүүст яриад байдаг хөө. Энд сая юу гэсэн. Яг худлаа. Сойс төгсөн юм болохоор нэг юм байна. Тайцны хөшгөний ард шал өөр шүү гэдэг. Яаж байгаа юм бэ чи? Би нөгөө хэнийг бачараалаар бас бахармаарад яа гэвэл лимп хөгжим өөр айгүй хүнд асар их юм одоо цэжний одоо юу гэх нэг амьсгалын маш хүнд техниктэй юм одоо хөгжмийн зэмсэг ялангуяа одоо жишээлбэл нөгөө битүү амьсгаагаар задгаан амьсгаагаар лимп тоглоно гэдэг хин дуртай нас яг энэ мэрэгчлийг эзэмшээд яг энэ цаг үед бас ингээ хөдөлмөрлөөд явна гэдэг бол бас үнэхээр их төсвөр төвчээр авиас өгөгдөлтэй болов гэж сардаг байхгүй. Баярлалаа. Үнэхээр гоё. Манай битүү амьсгааны хувьд бол лимбний бүх оюутан сурагчид бүгдээрээ тэрийг заавал эзэмших ёстой өв гэж явдаг. Битүү амьсгаагаар уу? Эзэмших ёстой өв гэж явдаг учраас өгдөг сурах ёстой. Тэгээд тэрийг сайн хөгжүүлээ цаашаа явуу. Үнэхээр хүнд мэддэхгүйгээр одоо битүү амьсгаа гэдэг чинь ер нь цагиргаа амьсгаа гэсэн. Хөдөлтгүй юм билээ шүү дээ. Хам юу юм уу тий? Ерөнхийдөө нууц техник нөгөө. За манай ах бараг үзүүлчих дээ. За. Би зүгээр эгүүр л хөдлөх юм ярьж шүү дээ. Ер нь юм хөдлөж нүд дам өөдсөн. Гэтэ нэр битүү амьсгаа гэж ярихад битүү амьсгаа зөвхөн Монгол байдаг сонсон зү.
Хүүхэд ичээгээ ичих юм аа. Өнөөдөр тэрийг жоохон яаж ярьж бол зөвхөн Монголд байдаг гэж энэ техник нь байдаг гэж байна. Монголчууд өв болгоод хөгжүүлж ирсэн болох. За гадаадын хүмүүс бас одоо яг хизээ өссөн монголчуудын ер нь харин дарахтуудаас үүсэлтэй. Нөгөө галаа нөгөө таслахгүй хүлээж нөгөө галаа хасаадаг. Эндээс үүсэлтэй. Ам доторх хийгээ шахангаа хамраараа амсгаа аваад ингээд таслахгүй хүлээж жигдүүлээдэг. Тийм юунаас одоо үүссэн гэх юм уу. Тэгэхдээ гадаадууд бас ашиглана. Одоо янз бүр үлээвэр хөгжмөдүүд. Тэгэхдээ Монгол юм бинийх бол ондоо. Гадаадууд чинь одоо хоцроо хүмүүлгэж байгаа гэдэг ч юм уу тэгэж гаргадаг ч юм аа. Монгол юм одоо жишээ нь энэ хил энэ тагнаа байлаа гэж бодоход энэ хил тагнаа хоёрынхаа ол завсар байгаа жижигхэн зайг ингээд маш нарийнх ингээд жигд одоо үлээгээд тэрнийгээрээ мэддэг амьсгаа. Хамгийн гол нь тэр хоёроо ингээд мэддэхгүй залгана гэдэг чинь бас хүнийхэн цаад. Тийм бүр маш том. Тэрийг одоо сайн хийдэг хүмүүс одоо мундаг лимчд байна бай. Жишээ нь одоо манай нөгөө хүү хамтлагийн гишүүн Жая ах маань одоо бас Монголын бас топ лимчдтэй нэг шүү. Тэгээ манай Мягмар Цэрэн Бархуу гэж байдаг. Мягмар Цэрэн маань бас Мягмар Цэрэн ах маань байна. Лимбэрэ манайх цөөхөн яг энэ өөрөө битүү амсгаар лимдэг хүмүүс бас цөөхөн мэт юм лээ. Тэгээд нөгөө бүх одоо ер нь бол тэрийг ингээ ЮНЕСКОд бүртгүүлээд тэгээд ер нь тэрнээс өмнө ер нь сургалтын системд оруулаад ингээд лимб сурж байгаа бүх хүүхдүүд заавал сурах ёстой өө гэдгээр тэгээд суралцаад явдаг. Би ч гэсэн хийж мэдсэн. Манай Бачаргал ямар ч цаг үед бол амсгаахгүй л ах юм. Амсгаа сайтай шүү наач. Ямар ч цаг үед шүү гэж шүү. Аль ч цаг үед бол нэр амсгаалт бол явагдахгүй бас л авьяас шүү. Авьяас шүү. Энэ мэрэгчний бас онцлог. Тэргээр алигжээ ойлгосон дэр баянаар ойлгохгүй бас яадаг юм бол ингээд ууд мод наах юм уу яадаг юм тэгээд удаад. Тэгээд 100 метр бол хизээч яахгүй. Энэ ширээн дээр маш олон төрөл одоо миний энд бас маш олон хөгжмийн зэмсэг байгаа байхгүй. Тэгээ манай хоёрч орж ирэхдээ нүүгэлдээл айгүй олон юмтай орж ирсэн. Тэгээ энд нэг юм жижигхэн саунд дотор бас маш олон хөгжмийн зэмсгүүд байгаа. Эдрээсээ бас гоё үзэгчтэй сонирхуулаад нэг гоё. Яг энэ яг нөгөө танилцуулах гаагүй байсан хөгжмүүд энд гараад ирсэн. Яг энэ нөгөө юу юм байгаа маа. За энэ маань бол нөгөө манай хил хуурны маань кейс байна. За энэ бит хоёр ер нь гарын доорх юмар л яадаг шүү. Нөгөө өндөн шиг л. Жишээ нь одоо нөгөө энэ ингээд бүхний жижиг энэ бол тэншиг гэдэг хөгжим байна. Ийм дууралт гардаг. Одоо тэгээд цам дээр байдаг шүү дээ. Цамын бүжгийн хөгжим дээр. Тэгээд бид бол яг нөгөө янз янзын хөгжим дээр л бас ингэж ашигладаг ийм хөгжим байна. Энэ жишээлбэл зүгээр ингээд ийм хэлхцэн хоонх байна. За энэ бол яг зориулт нь бол нөгөө ийм гарандаа хийдэг энэ манай эхнэрийн юу байна л да. Эхнэр чинь бас хөгжмийн хүн үү? Тийм, ер нь урлагийн хүн. Оюутан одоо бол консерватори. Гэтэ яг нөгөө оюутан гэхэр хүмүүс надад яг ингэж хэлсэн. Харин нэг юм айгүй ч яг. Тэгвэл эхнэр яг нөгөө мөс төгсөөд тэгээд бит хоёр 3 сургуулаа төгсөж байгаа. 10 жилийн 3 хүүхдээ өсгөж жагаад ингээд хажуу сурж байгаа. Одоо уртын дуу баяныхын дүүн гэсэн үг байхгүй юу? Тийм ийм хонх байна. Энийг бас бит хоёр хөгжмөнд ашигладаг. Эхнэр нь яг үнэндээ нэг ихч байгаа. Тийм санаа зовлтгүй. Бүгд яг тийм хасаар явж би яг бүр сая үй яг оюутан гэдэг чинь гэдэг. Тэгээд энэ болохоор шоу гэдэг хөгжим. Энэ бол гэхдээ Монгол хөгжим биш шүү. Энэ нэг Германы хөгжимчин. Тэгээ нөгөө жуулч би бас жуулчин тоглолт гэсэн үг байна. Тэгээ бид тээр ингэ хөгжмөө солилцож ирсэн юм. Монголын нэг юм шууд ургадаг хулстай бас юм шууд ургадаг хөгжим. Хулсыг ингээд дуургадаг. Тэгээ би нөгөө хүнд бэлгэлсэн чинь над бас юм байгаа гэдэг энийг бэлгэсэн. Надтай одоо ингээд нэг 12 дахь жилдээ цуг байж байгаа хөгжим тэгээд их урт хугацаанд яасан. Энэ гоё дуурдаг тий. За. Ваа! Яг шоу шүү дээ. Маягаар. За ер нь монстер ч маа тийм бэ. Энэ дотор юу биш ус байгаа юм уу? Дотор нь ус байгаа. Ус. Жог PVC тэгээд манай сан мэгэлэг. Үгүй гоё дуурт юм байна. Гоё юм би тий. Тийм ээ. Биш энэ сая дахиад орно.
Энэ хөгжмийг сая нэвтрүүлэг эхлэхийн нь Баян Жаргал айгуу тэгсэн шүү дээ. Би хийсэн. Би хийсэн гэсэн тэр үний юм уу? Тэгээ хэлчихгүй. Итгэсэн шүү дээ. Анзаараад тойрог нэрсэн шүү. Тэгээ би Баян Жаргалыг чинь нөгөө нэг бас нөгөө сийлдэг болохоор бас хийсэн би ч бүр Баян Жаргалыг багаар уртхан байна да. Яаж өөрийгөө ингэ шидээсэн суугдсан юм бэ шүү дээ тий. Наад барьж байгаа өндгөө хөгжим ч юм бол би харин хийгээгүй шүү. Энэ дотор нь юу вэ? Энэ зүгээр нөгөө юу вэ? Тэ пластик юм уу юм? Тий, энэ бол яг нөгөө юу зориултын одоо нөгөө гадуур худалдаалгаж байгаа хөгжмийн зэмсэг. Аа тийм. Одоо нэг хишгэлэн энэ төргээд нөгөө хөгжмийн дэлгүүрүүдэр байдаг. Одоо шейкер гэж нэрлэдэг. Тий. Тэгээд бас хөгмөг орно шүү дээ. Энэ төр гэж яагаад ашигладаг. Тийм юу байна. Перкашн тоглож байгаа хүмүүс энийг тий одоо нэг манай цохиурынхан манай юуныхан бол перкашн хөгжмийнхэн бол энийг ашиглана. Хонгоос ашиглана. Энэ бол нөгөө бит хоёр энийг бас жижиг хөгжим гэж нэрлэлчтэй юм аа. Ер нь багцаар нь. Тийм багцаар. Тэгээ жижиг хөгжмөдөө шагаа энэ тэгэл нөгөө одоо энэ хил хуур энэ дээр ордог хөхгүй. Хил хуур дээр нэг гоё юу яадаг ч. Хил хуураа нэрээ танилцуулдаг юм шүү дээ тий. Энд чинь манай Монголын бас жинхэнэ Монгол. Маш чухал үг баггүй. Гэт нэг юм залгиж байгаа юм яаж байгаа шүү. Агаараараа бас юу яадаг. Одоо нөгөө дууралтынх нь юг өөрчилдөг. Тэгээ хилний хөдөлгөөнөөс өөрчилдөг. Хилний хөдөлгөөг юм сайн байна тий. Энэ хоёр дууг ер нь би ингээд анзаараад байгаа юм. Нүднээсээ өөр юмар бол хөгжим тоглолцоод байгаа юм. Харин тийм. Хилний хөдөлгөөн яасан сайтын тэр альтронсаа бач аргал гар нь яаж хөдөлж байгаа. Одоо дөрвөн мөчөөрөө ингээд тоглоно. Наач одоо хүн чинь ингээд энэ үлөөрөө ингээд тэмжээ авч бол энэ үлөөрөө ахаад нэг ритм зөхөд байгаа. Тэнгүүдээ эндээ ингээд тоглоод тэгээ ингээд нүд нь бол одоо хөдлөөд байгаа. Бусдын бүгд хөдлөөд байгаа. 20 хөгжим тоглолт бол энийг дор. Харин цааш. 19. Нэг дор нэг ямар ч миний мэдхий заа. Ер нь 20 шүү. Ер нь хүйсэн шүү. Тим хөгжим тоглолтгүй юм манай хоёр. Тийм тэгэхээр нөгөө хүмүүс бас битээр бол тэгж хэлмээр санагддгийг ингээл юу тавиас юу гэд энэ бол цэвэр хөдөлмөр гэж боддог. Яг үнэ. Оролцсон хүн мэдээж хэрэг ямар нэг юм ингээд юу байна. Тийм учраас ингээд энэ болгон одоо нөгөө битээр яг мэрэгжлийн бус яг мэрэгжил гэх юм бол миний мэрэгжил чинь нөгөө их хуур мэрэгжлийнх. Тийм тэгээд манай хүн лимт гэсэн мөртлөө төвшөлт энэ болгоныг оролдож сурсан гитарыгч тэр тэгэл одоо энэ янз янзын хөгжим хил хуурыгч тэр бүгдийг оролдож сурсан юм учраас хүмүүст бол оролдвол боломж байгаа. Бүгд ингээд хөгжмийн зэмцгийг сурах боломжтой. Яг тэр 20 хөгжим бол бид хоёр шоун дээрээ бас нэг 20 хөгжим ер нь 20 хөгжим байсан тийм 20 байсан. Жижиг том нийлсэн. Харин би бол худлаа хэлэхгүй шүү. 20 байсан гэж бас нэлээд сургалт хийсэн. Хүний дөрөв мөчсөн сална гэдэг чинь бөмбөрчөнд л байдаг юм байлээ. Тэрийг бид хоёр бас туршиж үзээний хэсэг үзээ тэгээд арайч нэг боломжтой болгоод орж үзсэн тэгээд. Гэтэ хөл хөдөлж ихаар намнаас хөдөлж байгаа шүү дээ. Гэтэ бас тэгээд яг тэр 20-оо дуургаснаа таар. Яг 20 гэхэд одоо ер нь бол яг нэгэн зэрэг дуурж байгаа нь бол яг 20 хөгжим зэрэг биш шүү дээ. Яг нэг зэрэг биш дээ. Сонгосон хөгжим нь бол 20 хөгжим. 20-оо тавьчихвал ингээд яаж байгаа юм. Яг нэг зэрэг 7 хингэрэг цогцоогоо мод гоор тавшуу. Нэг зэрэг яг дууралт гэх юм бол 7 хүний юг бол яг зэрэг нөгөө ихэнх шатандаа энэ бөмбөр тэгээд мод тэгээд хонх юугаа ингээд дөрөв мөчөндөө салгаад тоглоод хөмөлөөд хураа тоглохоор яг нэг 7 хүний бүрэлдэхүүнтэй зэрэг дуурж байгаа юм хоёулаа дуурах. 7 хүний бүрэлдэхүүнтэй цөөхөл хамтлах юм ийм. Хоёулах наа. Батулзээ бачгад хоёр маань яг үнийг хэлэхэд бол энэ бол цэвэр хөдөлмөр. Тэрнээс гадна бол энэ бол мэдрэмж. Би боддог байхгүй юу? Мэдлэгтэй хүнээс илүү мэдрэмжтэй хүмүүс хамгийн маш гоё байдгаа гэж. Тэгээ энэ гайхалтай баг юу ч одоо хөгжмийн зэмсгээр ашиглах боломжтой тийм. Энгийн хүн бол энийг олж харах ямар ч нүдгүй сонсголгүй болов гэж би боддог. Гэтэл яг энэ хөгжмөөр амьсгалсан хөгжмийн одоо сэтгэхүйтэй өөрөөсөө ийм гоё мэдрэмжтэй хүмүүс маань ямар ч юмыг ашиглаад ийм гайхалтай бас одоо өв уламжлалтайгаа ингээд те цогцлоогоод ингээд энэ гоё хөгжмийн урлагийг ингээд хөгжүүлээд явж байгаа хоёр батадаа бас хоёр батадаа гэж шинээр хэлчихээ те. Баярлалаа. Энэ бол хүн болгоны хийж чадах ажил бол биш юм аа. Мэдрэмжтэй хүмүүсийн хийдэг ажил гэж би бас харж байна. Тэгэхээр бид хоёрт манай нэвтрүүлгийн үзэгчтэй зориулаад бас дараагийн гоё уран бүтээлээ бас толиулаад гэж одоо хоёр батагаас бас хүсэж байна. Хавар болсныг шилхүү. Хавар болсныг хоёр батагаас сонсдог. Хоёр батаг шилхүү. За тэгээд бас энэ цагаан нэвтрүүлэгт оролцож байгаа тийм ээ.
нэр тэр хэрэг байна. Битээр одоо товшуур, морин хуур, хил хуур, лимб гэсэн дөрвөн хөгжим ашиглаад битээрийн өөрсдийн зохиож найруулсан дайрал цан гэж сайхан уран бүтээл байгаа. Тэр бүтээлээ та бүхэндээ зориулж өгөн байна. Яа гоё. Ямар гоё юм бэ. Манай зүгээр нааш гоё юм нааш. За нааш. Ахан медана. Наа гэж. Медана. Энэ одоо манай бачааргал яг нөгөө альтерны хэлээдсэн сангийн хоолгоор хийсэн гэсэн ч юугаар хийх биш юм уу? Өөр сангийн хоол. Энэ тустай. Гэтэл нэр ямар юу юм бэ те? Энэ салтын моор юу? Нааш лимбл. Энэ угсаа яг нөгөө Монгол юм бэ? Орон лимб. Орон лимб. Энэ бас материал нь ерөнхийдөө төстэй боловч ондоо бас олддоггүй материал байсан юм л да тохойд. Энийг материалыг нь олж өгөө манай яг мэрэгжлийн багш маань ингээд өөрөө ухаж цаолж хийж өгчихсэн. Манай мэрэгжлийн багш Суусын доктор, дэд профессор хүн гэдэг одоо хөгжим урлагийн Суусын соёл урлагийн сургуулийн хөгжим урлагийн захирал болсон. Одоо Монголдо одоо хамгийн топ лимчтэн л гэж ярина. Би дотроо өвдө боддгийн. Гэтэл энэгээр хүмүүс марахгүй хаа. 10 жилийн сургууль хэмп хөгжмийг зүгээр яхаа нөгөө нэг сонирхлоор нь буюу ангийн лам манай ангид бүгдээрэнд нь яг нэг журмаар нөгөө яг урд үйлдвэрс нэг юм
хэн бидэг үсэн. Тэрүүгээр ингээд нэг юм хөгжим тоглол сургаж ирсэн. Уг нь бас хүүхэн юм өгдөл уг нь байсан даанч тэгээд тий нөгөө шүгэлтэй. За яг бай тэр ахдаг ч тий. Тэргээр ч гэсэн би анх сурж илсэн. Тэрийг л анх сурч. Тэр гэхдээ айгүй гой сонсогдтiin тий. Тэгээ нэг бодлын бас Монгол ялангуяа 10 жилийн хичээл дуу хөгжмөндөр хүүхэд болгонд нэг юм уламжлалт ийм хөгжмийн зэмсгийг бас нэг тодорхой хэмжээнд ингээд сурах ч юм уу тий арга барилын нууг заагаад өгчвөл Монгол хүн болгон айгүй сайн өгдөл сайтай байдаг шүү дээ тий. Тэгээ сая би бас Бачаргалыг харж илээ л үгүй май бэстэй юм аа. Нөгөө нэг сангийн олооны юу ч юм. Сангийн олоогоо гаргаад ирлээ. Манай лимпчд ер нь хөгжмнүүдээ ер нь ихэнх нь өөрсдөө хийдэг тий. Тэгээд одоо энэ материалаар аваад өөрсөндөө ингэдэг гэж сонссон чи өөрөө яаж юм уу? Хүн хүний үлээлт юу н өөр үүдэг гэсэн. Одоо манай лимнийхэн чи тэгээд өөрийнхөө хүчит өөрийнхөө хуруу гарны байрал ч юмдаа таруулаад хөгжмөө өөртөө тааруулж юусэн өөрийнхөө биений нэг хэсэг болгох юм уу даа. Тийм байна тий нэрэ. Завууд юунд бас нэг таарах нэг өөр шүү дээ тий. Би багшаагаа дуртачаа нэрийг хэлээг байна. Соёл урлагийн сургуулийн хөгжим урлагийн сургуулийн захирал доктор дэд профессор Цэвсүрэн гэж хүн дээ. Оо Цэвсүрэн. Тэнгэр айлгаа. Яг Монголын хамт хамгийн анхны үндэсний дамтлагийн. Шүү. Тэгээ манай бас аман цангасан бах маа нэвтрүүлийн хамтран ажиллах сан мэгүүлэг угаа цанганыхаа цангаар нэг сайхан тайлаад тэгээ би бас ингэж асуумаар байна л да. Манай уран бүтээлчид ялангуяа гадагшаа маш их ингээл тийм ээ гадны улс оронд хөлийн чандад байгаа монголчуудтай болоод бусад улс орны хүмүүст уран бүтээлээ тийм ээ таниулах, сурталчлах ажиллагаа их явагддаг. Хамгийн анх ер нь гадагшаа явсан бас нэг гой хөхтөө мөртлөө тэрнээсээ сурамж авсан гой зүйлүүд их байгаад идэв штэ. За Бачаргалаас эхлээд Солонгосоос удсан гэж шүү. Солонгосчууд бол яг нэг сөрхий хүлээж авахгүй байсан л да ихэндээ. Тийм үү. Яг манайш нэг тоглож исэн арга барилаа жоохон өөрчилчихсэн л да. Одоо жишээ нэг бэлэн секвенстэй хөгжим тоглоод ингээд мик тавьж байгаа дуулж хөмөлөнгөт хүмүүс энэ угаасаа хөгжим дээр нь дуурайд байна гэж ойлгоод тэгэнгүүт одоо жишээ нь тоглолт дуусаа дараа нь тайзны ард гараад зураг даруулдаг байхгүй. Тэгжихт нь хөмөлж үзүүлэнгүүт гайхаад ингээ те. Аман дотроо юм хийцэн юм уу гэж гайхаж хараад тэгээд жинкнээсээ дуурайд байна гэж ойлгоодсэн байхгүй. Тэгэнгүүт тэгвэл хэдүүлээ ямар ч юу тийм секвенс ардаа ямар нэгэн компьютер хөгжим дуурахгүйгээр яг амьдараа дуурах юм байна гэ. Тиймэрхүү маягаар ер нь гэж ойлгосон л та. Хөгтэй юм бол зөндөө л байгаа л та даа. Манай боо өөрсдөө хамаагүй юм ярьж л ш. Хөгжлтүүд их байгаад байгаа юм шиг санагдаад байгаа байхгүй. Хамаагүй юм ярил гараад ахын дөө гэх. Одоо нөгөө би намжуур 2018 онд явсан л та. Тэгээд нөгөө гэрээ хугацаанд ч юм уу дуусаад хамгийн сүүлийн одоо явуулт нь хамгийн сүүлийнх юм байна тий. Хамгийн сүүлийнх нь дуусаад. Нэгэсэндээ би очиод намжуур болж дууслаа тий. Хаачаад ирсэн. Хаалтын ээжгүй. Хаалтын хийсэн юм тий. Тэрийгээ би энийгээ ярихгүй юу? Энд Монгол тоглолтод явж байгаад одоо энэ төмөө их чуулгынхаа уран бүтээлчтэй хамтдаа тоглолтод явж байгаад тэгээ би нөгөө нэг ийшээ тийшээ яваад бас бид нар чинь нөгөө сайн ч явж байгаа, муу ч явж байгаа, сайн саар хүмүүстэй таарж байгаа юм байдаггүй. Яг Шанхай энэ төр лөө Орос руу энэ төр ингээл бас айгүй хэцүү байдалтай тоглолтод явж исэн. Хүмүүст төлөвтүүлээд буцахтаа ингээд явган мууган хэлээр орж ирж мэрээ тий. Тиймэрхүү тохиолдол байсан байхгүй. Тэрийгээ би яриад тэгээ хамгийн сүүлд би намжиж яваад ингээд ингэсэн чинь манай нэг хөгжмийн ах ихтэй чи ер нь энэ тэнд очихоор бүгдийг ингээ хаагаа явчихдаг. Наад тэгээд зөв юм байна шүү дээ. Хамгийн хаагаа. Тэгэхээр би ер нь ингээ сүүлийн зэгийн даваад явдаг юм аа тэгээд тэр чид очисон хамгийн хөвчлөлтөнд. Тэгээ очисон чинь хүмүүс байдгүй. Тэгээд нөгөө өшин хүмүүс нь хаана гом болоо гэсэн чинь өнөөдөр хүмүүс байхгүй шүү дээ. Тэгээ яагаад гэсэн чинь гүү зүгээр та нарыг ингээд нөгөө нэг жуулчны тоглолт одоо нөгөө нэг жуулчаа авах тийм нэг юм кампани. Тэгээд нөгөө анхны юугаа хийх гээд бид нар нэг сонсомоор гиснээ ингээд буруу ойлголцоо үүсээд тоглох гээд ингээд жуулчин тоглох гээд очсон. Ингээд бүгд тэгсэн чинь зүгээр л нөгөө жуулчныхын нэг юуных нь баазын захирал байжсэн. Тэгээ бас тоглоагүй буцсан байхгүй. Буцахтаа бас хаацсан шүү дээ. За угаасаа чи бол бат юм байна. Бат хаадаг хүн юм байна. Нэг хөгжилтэй бас тохиолдсон. Ер нь тоглолтыг ямар нэгэн зүйлийг хаана гэдэг чинь хамгийн мундаг шилдэг хүмүүс мань хамгийн сүүл хаадаг байгаа шүү. You are best гэдэг шиг. Тэгээ өөртөө бол хамгийн best байдаг байгаа шүү. Урагш хятад руу нөгөө Шинжин руу яг нөгөө даглын орн руу дан уртын дурчд нэг явжсэн тоглолтоор явжсан байхгүй юу. Тэгээд нэг надад сая ингээ хөгжилтэй яриад дөнгөцөө орж ирлээ. Тэгэл нөгөө нэг ард нь яг нөгөө өдрөө одоо жишээ нэг уртын дурч нь урдаа гараал. Тэгээ ард нь бид нар бүгдээрээ нөгөө нэг яг дан хятадуудсан шүү дээ ингээл. Бүгдээрээ хадаг бараал
уртын дуугаа дуулах гал зогсож байгаа. Тэгээ урд талд нөгөө манай ангийн за нэрийг хэлээд яг бас хөгжөлтэй түүх учраас тэгээ манай ангийн охин ингээд яг тэр өдөр гоцлоод дуулж байгаа байхгүй юу. Тэгээ бор борын бил зохиод дуулсан юм. Тэгсэн чинь тэр өдөр ягаад ч нэг амар дээгүр эхэлчихсэн байхгүй юу. Өнгөрөөс бүр амар дээгүр эхэлчихсэн. Тэгээд эхлээд яасан чинь бид чинь нөгөө ард нь за одоо яана одоо хаан дуусч яах бол доо гэж бид нар чинь нөгөө хадаг барьсан амар Монгол дээлтэй Монгол одоо малгай гамсан амар л гоё одоо хатад байгаа ш та. Тэгсэн чинь нөгөө маань эхлээд явсан чинь яах амар дээр эхэлж байгаа. Гэт нөгөө сүултээ нөгөө гэж бүр инээчдэг байхгүй. Тэгсэн чинь нөгөө хятадууд чинь угаасаа л уртын дуу ийм байд юм байна. Вау гэж хятадууд чинь вау бид нар ард нь бүрсэн. Инээгээд бүр инээдэ барь чадахгүй бид нөгөө хадгаар зин. Вау нөгөө бүр сүултээ бүр юу асан бүр тэгээд тэр бүр амар тэгээд бид нар чи баг инээсээр яж байгаа тэр номер бол тэгээд нэгдэг дууссан бид бас нөгөөдөө мэдхгүй яг ийм байдгийн баг нөгөө инээдч нөгөө өөрөө халдварлаа шүү дээ тэгээд нөгөө хүмүүстэй халдварлаад айгуу аз жаргалыг бэлгэлсэн байх юм шүү дээ тэгээд бид нар ард нь энд инээгээд бүр өст инээдэ барь чадахгүй нэг тийм төөх байдаг аах дэндүү өндөр тооноос эхэлсэн би чи юусэн юм инээдэ барь чаддаггүй байхгүй юу тайсан дээр. Тэгээ битэр сая ингээд нөгөө 21 аймгийн нөгөө аялын тоглолтоор явж байхдаа л за чи над руу янз янзын юм харваа гэл нөгөө цог дуулж яхад чи нөгөө нэг харьцаж дуулдаг штэ. Тэнгүү чи эн чи ингээд нүд мүдээ ингэнгүүт чи би инээч гэл за ихцгээ чи инээдэ барь шүү гэл өөрийгөө барьж байгаа юм чи. Яарсан яг нэг тийм одоо бас гоё одоо түүхүүд байд юм аа. Нэг инээчүүд айгүй хэцүү штэ. Бас хамтран дуулдаг дуу байгаа штэ. Нэг инээчл зогсохгүй штэ. Бид хоёр бас хамтран. Тэг яг нэг инээч хамтран дуулжсэн чи яг хоёр шиг ингээд тайзан дээр ингээд бас ингээд дуулж байхдаа ингээд яг таа нөгөө хайрын тухай янз бүрийн гоё хуучны гоё хост дуулдаг штэ. Манжуурын тоглолтод яг сэтгэл айгүй хөдөлсөн байсан учраас тэгээд бас хүмүүс айгүй бид хоёр чинь дэмжээд амар алаад ташаад байгаа болохоор би чинь ингээд нөгөөдгөө гаргаад ирчихсэн нөгөө гараа. Нөгөө гараа эргүүлж мөрсөн дасан бүр гарцсан. Дасан бүр харцсан хөө гэдэг. Манай баяныг өгд. Зөндөө шүү дээ. Тэгээ би сая инх цэцгийг ингээ нүдэрэн кэр би баяныгийн нүдийг хайгаал байлаа. Баяныгийн нүд тэгэж амир гэж аюултай шүү. Аюултай шүү. Миний нүд чинь аюултай шүү. Хүн харахад нэг тэгээд яг нууцтай бас аюултай. Ингээл нүдийг хайгаал хаана. Яг ер нь нэг бригадаар олон сар ч юм уу олон удаа тоглох тийм үед л онгойтой зүйл их болдог байхгүй. Одоо 8 жил ирсэн дээр 8 жигээ л онгой. Тэгээ солонгос тэгээ бид чинь тал талаас ингээд баахан залууч зүглэрсэн. Тэнд юу ихээр ял дуугаа дуулан дуртай юм яаж байгаа. Тэгээ тэнд чинь бүх юм нь гоё ингээд чөлөөтэй таас мэдэн шүү. Тийм илүү. Одоо идэж уух юм ингээд одоо байр саасгал бүх юм гоё. Тэгээд бид чинь хаяанаас эхлэхгүйтнаа тоглолт Монголтаас тасна те. Ганц нэг наадаг наан. Тэгнь. Нэг нөхөр наагаад ихтүүлчих. Гэхүүт. Өглөөний тоглолтын дээр байхгүй суулаа. Тэрхэл хөшиг хагаа сууд бүгд сууд байхгүй. Яг би ч уртын дуу эхлээл. Тэгэл хөшиг нэгдээд уртын дуу яваал. За ястаа би хойш аваад сандал дээр сууд байхгүй. Сандал суугаад араас нь шууд алтаа махтаа тайлдаг байхгүй. Тэгэл хайсан чи миний энтлээ хажуутлын нөхөр сандал дээр. Ян зоонд чи шүү. Бараг дуугаа даваад нөхөр наад их. Яг нөгөө арын нөгөө өндөр дээр суудаг гэрэл мөрөл өвтө урдаас харагдаж байгаа шүү дээ. Тэгээ яг солонгос тэгээд баахан л ажимаанууд төгөж. Яаж тэр жаах уу тэр. Ийм байж. Урд дуулаж бас хүнд гайг байхгүй юу? Тэгээ. Ер нь ажимаанууд юм шүү дээ. Юу ч болсон ингэж баг хохирчвол ингэ шүү. Тэгээд айлтай. Тэгсэн нөхөр тэндвэр. Яа нөгөө чи яач болдгоо. Тэндээ дуусгачаал клүүс буу харант нөгөөд гэж зүгээр. Тэрний өөрийг оройл нь бол юу вэ? Уг нь тэр чинь хөгжим тоглож шүү дээ. Чи аюултай хөгжим тоглож тэр чи аюултай юм амар оройлтой сууж байгаа юм баггүй. Тийм байх тий. Тэгсэн нөхөр нөгөө ингэсэн ингээд. Тэгээд тийм хөгжөлтэй. Яг тэр ажман руу ясан тулдаа бас ингэж. Үгүй тэр уулч яг юу төрүүлээд их болчихсон. Хэлүүд баригдчих гэдэг. Бас нэг хэлж. Бүндэр бараг зүгээр тий. Төмөйг чуулгад бас олон жил ажилласан. 7 жил төмөйг чуулгад бас зуулч тоглодог. Тэгээд чуулчны тоглолч өдөр болгонд автоматтай өдөрт 3 удаа тоглоно. Тэгээд манай нэг гавьяатай бас онгой байдаг. Гоё онгой тэр супер онгой байхгүй. Тэгэл нэг яг та нэг гадуур тоглолттой. Бас 5 төгрөг хайчих Google тоглолтоо амжуулчаал. Google нөгөө гавьяат хараад байдаг байхгүй. Бид нар чи ингээд
дуулж уурдал хайчтай ши одоо чиний яг зарлагаа ч юм бодлоо гараараа гад нөхөр гүүгээл гардаг байхгүй. Тэгсэн дуусаал гээ ёсолсон чинь пүүцтэй зэгсэн. Дээлтэйгээ. Тэгэхээр ингээд хөөч үлэг ингээд цаага ёсолчихгүй. Тэгсэн чинь 2 цагаан бүүз байсан. Тэгэхээр ингээд яа тэгээд ясч орсон. За бас амар үгүйсэн. Байна уу цаваад ууч. Тэгээд ингээд орсон гэдэг. Яг тоосноор яваад орчихгүй. Хормоогоор нуугаад орсон гэж байгаа байхгүй бид нар дээл жоо хормоо орттой. Тэснийг хүнд харагдлаа ш. Тэгээд бас хэрэглэн байгаа хөөхтэй. Харин чи өөрөө бодохгүй би биш юм ш. Манай нэс гэж. Юу шууд байг авч ууж байгаа шүү. Өөрөө баг өөр. Би биш. Болтой тайлбар гарсан баян жаргал биш. Манай нэг найз гэж яриад байна. Манай нэг найз гэж ярьж байгаа. Тэгээд та өөрөө гуцаа марцсан юм уу? Харин тийг. Манай амууд чсэндээ бас айгу хөжилтэй түүх байж магадгүй шүү дээ. Бидэд бас зориулаад гоё хөш. Нэвтрүүлгийн нөгөө нэг юм бизнесийн хөтлөгч нар айгу хурдан ярьдаг байхгүй. Би өөрөө анх бизнес хөтлөгч байсан. Айгу хурдтай ярьдаг. Тэгсэн чинь манай зурглаач хахад нэг хамтран ажиллах байгууллага ихчтэл жоохон яхавдаа жоохон давслаа бодлоо ярьчихгүй. Хүүшээ танаа охтод ямар хурдан ярьд юм бэ? Бүгдээрээ адилхан гэсэн. Тийш дээ манай байгууллагаас туснаа дуулчин Солонгост очиж хагалгаа илгэх суганд нь гуурс хэлчихсэн. Тэгээ би хувцаалахтаа айгүйх ингээд нуугдаж хувцаас төлөөд өгсөн. Тэгсэн чинь нөгөө их чирсэн. Бити санаа зов мэд их чинь суганд нь гуурс агаад мэдэн. Тэгээ би бүр тэрүүг ингээд юу гуурс илээ гэсэн чинь яг вэ тэр ах чинь ууж захтай хэлсэн зүгээр бити санаа. Тэр явдлаас хойш одоо бид нар ч ерөөсө сугандаа гуурсаа гэдэг тийм. Одоо нөгөө гуурстай байгаа юу? Би чинь Солонгостоос яг түүшиг шоунд өргөдөж хурж чичээ. Тэгээд яг шоунд ороод бас ингэж алаад байгаа байхгүй яг үнэ хэлэхэд. Тэгсэн чинь ингээд манай хамаатанс одоо нэг хүүхдийн үсгийн найр нь болдог байхгүй юу. Гэтэ надад өөрийн гэсэн дуу байхгүй. Дандаа яг түншгийн нөгөө хүн дүрээс дуулаад байгаа шүү дээ. Өөрийн гэсэн дуу одоохондоо байхгүйгаа учраас тэгэл яг та нэг дүүгийн маань нэг үсгийн найр болоод заастаа гадаадаас ирсэн Солонгосоос ирсэн дуучин өстой гоё гадаадын дуучин гоё дуу дуулаарай л гэхээр юу дууртаа өөрийн дуу байхгүй юм чи яах юм бэ. Тэгсэн чи яасан гэж би Саран туяаг чи хайрын бурхан дуулаад дуулахдаа бүр R&B стилээр дуулаад хайрын бурхан хүүхдийн үсний найр хайр дуртал амар. Тэ бүр айгу өөртөө ихтэй те. Тэгээд одоо чи үсний найр учраас хөдөөнийхөө орон нутгийн хамаатан сад маань их бүр гайхацсан бүр тэгээ аргаа бараад бүр ингээд тэгж даагдаг чүн байхгүй би дагуулж чадах. Нөгөө зүгээр л хайрын бурхан чи гэж дуулж болно шүү дээ. Зүгээр дуулж. Хайрын бурхан чимэд хаа. Амар амсгатад дуулж гэж. Тэгээ тэр цагаас хойш яг хөтөө за энэ ямар ч найранд ер нь ямар ч нөхцөлд очиж дуулахад сайхан дуутай хүн болох ёстой байна гэж тэр үед яс бахандаа дуулах ойлгосон байдаг юм аа. Тэгээд ардын дуу дуулаад байгаа хүн байна. Тэгээд танах их орж байгаа юм байна. Тэгээд уламжлалаа их дагж байгаа. Тэгээд ондоочлаа их даах ёстой байна гэдэг мэдээж авсан. Ямар Солонгосоо дуултаа нь шүү дээ. Харин тийм шүү дээ. Тэгээд би халчаа Солонгосоо дуулсан шүү дээ. Таншин наяа тумбанжа. Энэ ерөөсөө би дуулагддаг дуу байна шүү дээ тийм. Төрж байгаа өстой. Амар дуулж байна шүү дээ. Гэсэн. Гэт гих мэдчлээ одоо нэр яриад байх юм бол хэдүүдэд нэр дуусахгүй тий. Харин тий. Яг энэ цаг мөчүүдээс баян жаргалынхаа бас сайхан уран бүтээлийг гой сонсомоор байна. Тэгэд өөрөө бол альтрун хэлчлээ шүү дээ. Цагаан пүүцтэй гарч ирээд ямар гоё ёслоод ордог юм бэ. Тэг яг одоо үзэгчд маань ямар уран бүтээл таврах вэ? За тэгээд уран бүтээлч хүн нэг одоо бас эрэл хайгуул хийх хэрэгтэй. Үндсэн би ч одоо миний уран бүтээлийн 90% нь ардын дуу байдаг. Тэгээ одоо ардынхаа дуугрыг хамгийн сүүлд хийсэн бас нэг гоё зуныг ритмик бас харуулсан. Монгол ардын дуу ванили гэж гоё дуу байдаг. Оо яа. Ванили гэдэг маань өөрөө юм гоё хамаг сайн сайхан нэг хэлсэн юм зүйл. Тэгээ ванили дуу зориулъя. Гайхалтай. Ванли гэдэг чинь амаргийн сэтгэлээ хөө агаар тэнгэрийн гурван дагны нэгэн шүүхөө аашвага ванли харин буйн шиг дамчин хөө арын хідэн баяны шүтэний нэгэн шүүхөө саад сүсэ хагадсан сайхан ч ванли захта
ванли Сахын суммын боён шиг үзвэл зангирч өгмөр ванли залуучууд түүний үзээд харуулмаар ванли Ванли хамб торгыг өмссөн хөөрхөн ванли хаадын суммын боён шиг үзвэл хахаж өгмөр ванли хамаг олон залуучуудаараа харуулмаар ванли үзгэлэнтэй ванли өндөр суммын боён шиг үзвэл зангирмаар ванли өдлөө бүрд настай үзвэл залуугаар санамаар ванли уян зэргийн залуучууд үзээд мэлэрмээр ванли цогийн сумдэ мөргөнөгээд жорож өгнө ванли зулаа хүч мөргсөн дөнөр маамн үзэнгүүтэ бахархаваад залбираад гурван удаа мөргөхийн үедээ Авчны хасүсэг зайлгэж чадахгүй зангираад оноо сайхан чүвэнлээ Янстай. Сайхан ванли гэснээр бачаргалруу ванли ингээ хайчих. Хүүхэн мөнгөлөө яхнаа гэсэн чи бачаргалруу ингээ хайчих. Яаж байгаа? Харин тэгтээ. Бид гураас энэ хоёр арайж байгаа татна. Ванлигээд энэ сайхан дуу маш сайн сонсож ирсэн. Гэхдээ яг манай Баянагийн дууснаар өнөөдөр ингэ сонсохтой бол тэгээ бас самигээл уусандаач биш те. Яг үнэхээр бас ингэ орж ирээд ах юм үг нь. Тэгээ ямар гоё утгатай, ямар гоё агуулгатай сайхан дуу юм бэ. Энэ ванли гэдэг үг чинь одоо миний бодоор царайлаг, хөөрхөн те хамгийн гайхалтай сайхан гэсэн үг мөн үү? Төгс одоо хамгийн сайхан зүйлээр хэлээд байгаа. Тэр ч юм одоо эмхтэй өнийг хэлээд байгаа. Хамгийн үзэмжтэй гоё тийм царайлаг байна. Тэр өмссөн зүүсэн зогсон байна. Одоо зогсон гэж ванли гэж бид яриад тий. Тэгээд яг эр хүн дээр ч гэсэн хамгийн ванли гэдэг их гоё зогсдог л доо. Одоо тэр хамб торго морго өмссөн эрэгтэй хүн тэр хар гизгийг шүлдсэн бас тийм эрэгтэй хүмүүс гоё харагдсан байна. Тэгээ тэр зүйлийг бас ингээд дуулаад ерөөхдөө ванли гэдэг бол хамгийн одоо гоё зүйл л. Энэ дууны аранжировкыг за манай маш гоё сонсогдож байна. Миний нөгөө тонжоод уран бүтээлийг бас хийсэн. Тэмүүж ингээд бас манай найз гэдгээ. Тэмүүж маань хийсэн. Одоо та мэднэ тэмүүж. Тэгээ сүүлийн зүгээр яг энэ угаасаа хүн болгон сошиал дээр хэвчтэй байдаг. Хуучны тэр хүүхдийн дууч бай одоо тэр нэстэ нэрийн нэл яг гэдэг шиг дуунуудыг нэг талаар яг залуучуудад ингээ өвлүүлж байгаа юм шиг мөртлөнгөөсөө үгийг нь тэр гол нөгөө хүнд өгөх гэж байгаа мессежийг нь бүр ингээ алдагдтал нь за эсэргээрээ бүр ингээ буруу талыг сурталчлан таниулж байгаа юм шигээр дуулж байгаа олон уран бүтээлүүд байгаад байдаг. Тэр дээр бас хэдий дуулдгүй ч гэсэн имзэглэмээр би бас сонсогч тэ. Хөгжимчин хүний хувьд бол жоохон харамсдаг. Нэгт хоёрт болохоор бидний нөгөө нийгэм өөр хаашаа яваад байна гэж бас боддог. Одоо залуучууд жишээлбэл бид нар ингээд нүдээр харагдахгүй байгаа боловч одоо ингээд харийн соёлд ингээд юу хатсан байх үедээ тийм ээ өөрсдийн соёл маань ингээд нэг хумигдаад ч юм уу тийм учраас л одоо ингээд бид нар өв соёлоо хамгаалах, өв соёлоо хөгжүүлэх тэгээд ийм үйлсд одоо би сэтгэлээ зориулаад явж байгаа болов уу гэж боддог тоо ер нь. Шүлгээ нэг хүн бодоод хийцэн байдаг. Аяын тэр шүлгэн дээр тааруулаад ийм гоё шүлгтэй юм чинь ийм ая хийчихвэл энэ хоёр гоё наалтах юм байна гэд ингээд дуу болоод дуу болсныхаа дараа тэр дуугаа ингээ амьлуулах дуучингаа хайгаа те бас ингээд тэгжиж нэг уран бүтээл гардаг гэж би боддог. Тийм учраас ч тэр одоо бас
Хүмүүний зохиоцсон дээр төвхтийн дуу мөг хамаагүй тэгж яаж болохгүй хаа гэж боддог. Манай Ану маань бас маш мэдрэмжтэй асуултыг бас уран бүтээлчдэр байгаа учраас гоё асууж гин гэж бодож байна. Одоо underground style гэж байгаа. Underground буюу одоо тодорхой хэсэг бүлэг хүмүүс өөрсдийнхөө сонирхлоор хөгжмөө сонсох ёстой байдаг. А гэтээ most popular буюу яг нийтээрээ сонсож байгаа хөгжим бол яг үндэ бол зөөлөн хүчний бодлогоор буюу хүний оюун ухаан энэ сайхан нийгмийн одоо юу гэдэг энэрэнгүй сайхан нийгмийг бүтээхэд зориулагдсан байх ёстой байдаг. Нийтийн эрх ашиг руу буюу хайр инрэл рүү хандсан байх ёстой байдаг. А тэр харгас янз бүрийн одоо урсгалууд зөндөө байна. Тэр хизээч үгүйсэхгүй. А тэр нь most popular болж болохгүй байхгүй юу да. Яг энэ нийгэм цаг үе. Өөрийгөө таниулахын тулд, бусдад харагдахын тулд тэ ардын дуруугаар сүүлдээ бидний мөр хилд орсон дууг юм хүртэл ингэж одоо тоглож энийг аимшигтай мухаараар ашиглах хизээч хүлээ бид нар хөлөөншөрөх ёсгүй. Монгол хүний амнаас унж байгаа үг болгоно намны бэлгэхтэй яг ерөөл тийм. Айл болгонд дуулдаг хүн болгонд ийм сонсголонтой аялгау зохиох чадвартай хүн болгон байдаг. Тийм бэжээж альва ямиг бас нөгөө стил нөгөө харийн ямиг авжуулна. Хаях гээхийн ухаагаар бас хандаасаа гэж хэлмээр байна. За тэгээ өнөөдрийн нэвтрүүлэгт манд хүрэлцэн ирж өөрсдөө уран бүтээл болоод бүхий л цаг үеийн олон сайхан сэдвүүдээр ярилцсан. Эрхэм та бүхэндээ баярлалаа. Тэгээ нэвтрүүлгийн төгсгөл урцаан чи өөрөө ерөөсөө гоё дуу хөгжим авах гээхийн ухаантай юм нэвтрүүлэг байдаг. Тэгээ нэвтрүүлгийн төгсгөл гоо үзэсгэлэнтэй одоо сайхан бүсгүйхэн уран бүтээлээр нэвтрүүлгээ жаргая гэж бодож байна. Тэгээ яг одоо үзэгчд маань та ямар уран бүтээлээ хөгжиж нэвтрүүлгээ маань жаргах вэ? За мэдээж одоо энэ сайхан нэвтрүүлэгт урьсанд баярлалаа. Тэгээд бүгдээрээ гоё гэрэлтэж амьдраарай. Тэгээд бүгдээрээ ярьч хүч бэлгэлээ. Тэгээд яндан шарын шүлэг гэр болтын өсгөө гэрэлттэй ганцаар явшаа. Гэгэн сайхнараа нүгэнэгээ Гүнний гүргэж инэх би дууртай Маргааш гой өдөр байгаасаа гээд Мандах нарыг харах би дуртай Гэтэгдээсээ гэрэлт чи чаднаа Бодлороо тэгэр чи бас чаднаа Зүгээрэл гэрэлт түгээ Химэл гоё орчлон бид хүснэ Зовсон бүхэнд сэтгэлээ нэгээд Дүүргээд баясах би дууртай Ур зүрх хайр дүүрэн гэрэлтээсээ Өгөлхийн өрөөлөөр өгөх дуртай Сэтгэлээсээ гэрэлт чи чаднаа Бодлороо тэгэр чи бас чаднаа Зүгээрэл гэрэлт түгээ Сайн хүмүүстэй уулзах би дуртай Сүүшиг цагаан үйл дэлгэрээсээгээд Сайхан чамдаа эрхлэх би дуртай Сэтгэлээсээ гэрэлт чи чаднаа Бодлороо тэгэр чи бас чаднаа Зүгээрэл гэрэлт түгээ бид хүснэ Сэтгэлээсээ гэрэлт чи чаднаа Бодлороо тэгэр чи бас чаднаа Зүгээрэл гэрэлт түгээ Хэмэл гоё орчлон бид хүснэ Уртаганы годон шилтрүүлэлт таамтаас үзэх шавхан дайрлаа нэвтрүүлгийн маань хамтран ажиллагч Сан Мигуэл Калпис Асаги баярлалаа баяртай. Баярлалаа.